сайн байна уу. Тэгэхээр сонгуулийн улс төр эхэлжлээ. Тэгээд сонирхолтой нь бол энэ сонгуулийн улс төрийн халуурлыг эрх баригч намын дарга маань өөрөө эхлүүлжлээ. Улаанбаатараас ирж ийн гэдэг юм хоёр цуврал контент гаргалаа, нэвтрүүлэг гаргалаа. Харахад бол мэдээч сурчлагын шинжтэй байна тий. Тэгэхээр гол яригдж байгаа сэдв нь бол захиагийн элбэгдэрч болон Монголын Ард Түмэн холбооны анхны ерөнхий зохицуулагч Санжаа Сүрэнгийн зоригийн амнасыг хөнөөсөн. Энэ асуудлыг голчилж яриад байна л да. Та бол нийгмийн сүлжээнд энэ тухай одоо байр суурь комментод ор дорны илэрхийлээд байгаа. Гэхдээ яг дийлгэрэнгүй ярилцахын тулд тантай ингээ ярилцж байна л да тий. Ягаад ийм нэвтрүүлгийг хийх болсон юм бол ягаад сэдв нь элбэгдэрч ба энэ зоригийг хөнөөс хэрэг байгаа юм бол. Гэхдээ яг тэрийг би бас нөгөө ер нь ганц биш л дээ. Тэгээд бүгдээрээ л тодорхой харж байгаа шүү дээ тий. Эрх баригч нам одоо 4 жилийн хугацаанд сүүлийн сонгуулиар гарсан биш. Улирч гараад 8 жилийн хугацаанд бол одоо маш их ажил хийж бүтээн байгуулалт гэдэг юм уу, эдийн засгийн шинжилэлт гэдэг юм уу зөндөө юм их боломжтой хугацаа, урт хугацаа шүү дээ. Хүнээр бол одоо ингээ бодоход 10 настай жоох хүүхэд бол өнөөдөр насан турш байгаа, амьдралаа сонгох гэж байгаа нэг ийм мөрчлөгөн дээр ирсэн байж байгаа. Тэгээд одоо энэ хугацаанд гэдгийг хүүхд залуучуудад амьдралд гарч байгаа улсуудыг иймэрхүү байдалд оруулахаар энэ засгийн эрх барьж байхдаа иймэрхүү зүйлүүд хийлээ гэдэг уг нь тайлбарлаад зогсчих хэвээр байтал те. Залуучууд нь ерөөсөө Монголд ямар ч ирээдүй байхгүй, итгэл байхгүй, амьдралаа төлөвлөх юу гэдгийг 18 настай хүүхдүүдэд суулаад өсч гараад мэрэгчлээ сонгох мэрэгжлийн дагуу одоо сураад амжилтанд хүрэх гэдэг бол ямар ч тийм төсөөл байхгүй болсон учраас л энэ усаас нь залуучууд нь тэр чигээр дайжилт явагдаж штэ нөгөө тархины гоожилт гэж яригддаг шиг. Гэтэ яг хоо тархины гоожилт нь зөвхөн одоо мэдлэгтэй, чадвартай одоо юу гэдгийг тэр одоо хүмүүс нь биш ерөөсөө л өсөж байгаа манай улсад капитал болох бүх хүмүүс нь те эсвэл хөдөлмөрлөх хүчний одоо яг энэ дийлэх насны энэ демографийн насжилтыг заасан залуучууд нь ч гэдэг юм ингээд яваад өгч чинь тэр байтгүй одоо дунд насны хүмүүс нь ч гэсэн одоо энэ байгаа хугацаанд бас нэг одоо ямар нэгэн байдлаар баталгаатай орчинд те мөнгө төгрөг хийдэггүй маа гэхэд ядаж эрсдэлгүй өвчин зовлон тусчгүй өвлийн өвөлтийн угаарнд те насныхаа бөхсөн гэж ярьдаг штеп нөгөө нэг өвчний үүр болоод манайхны одоо энэ бүгдээрээ тусаад байгаа хавдрын зовлонд унаад явахгүй тулд ятгатаа нэг хүнд гайвуулахгүй амьдрал нэг өтөл насаа үзчихэмсэн гэсэн байдлаар л иймэрхүүл нийтлэгээрээ явж байгаа. Тэгээ одоо зүгээр захаас нь дуртахад л юм шүү дээ. Тэгээ цаашаа ингээд эдийн засгийн тийм ээ юу гэдгийг улс орны нийгмийн улс төрийн хот төлөвлөлтийн тэгээ одоо макро төслүүдийн ч гэдэг юм ингээд ярих зүйлүүд нэг ч байхгүй байгаа учраас одоо манай ерхий сайд хийгдээд байгаа оюун эрдэнэ чинь өөрөө намын дарга гэж явж байгаа учраас тэгэхээр нэг ямар нэг юм л хийж харагдах нийгмийн манипуляц гэж ярьдаг шүү дээ. Нийгэм тэр чигээр хүлээж авахгүй нийгэм угаас ямар ч бохимдолтой байж байгаа өнгөрсөн хугацаанд ер нь ямар байдалтай байж ирснийг мэдж байгаа. Ингээд сонгуулийн үед улс төрийн хариуцлага тооцох нь тодорхой. Хүн болгон манайг одоо зөвүүцсэн иймэрхүү байдалтай байж байгаа. Яг зөвхөн нөгөө үнэнч гэдэг юм уу гişүүд нь те хатуу гişүнчлэлтэй улсууд нь сонгож магаад гэхдээ л одоо ингээд гадуур ингээд явхад манай гэгдэж байгаа улсууд нь ч гэсэн энэ арай дэмтэж байна бүр ингээд ямар нэгэн байдлаар энэ манай нам энэ удаа унахгүй бол ерөөсөө шинжлэхдэггүй нэ бүр ийм дарангууллын урд өмнө үзэгдэг улс төрийн соёл байгаагүй ийм зүйлүүд бүр улаан цаандаа гарсан гэд энийг эсэргүүцэл би бүр эсрэг санал өгнө гэдэг яриатай болсон байгаа шүү дээ гадуур ер нь бол. Тэгэхээр угаасаа айгүй ойлгомжтой нөгөө нийгэмд юу хэрэгтэй вэ гэхээр зэрэг энэ бухимдлыг айцаар те сенсацаар үлгэр зохиож ямар нэгэн аюултай дайсан гаргаж ирээд тэгээд нийт үндэснэрээ тэр дайсны эсрэг хамтдаа тулдъя би та нарыг дагуулад юу би толгойн завчиг сэлэмтэй хүн гэдэг юм л яриад сонгуулиар ойл гэсэн л юм одоо юу гэх юм технологи гэх юм уу сценар гэх юм нэг юм химээгээд явж ин л та тэгээд нөгөө төрсэн ах дүүсээрээ ярьж байгаа кино хийдэг хүмүүс ч одоо улс төрийн нийгмийн сонгуулийг кино л гэж болгож харж хийж байгаа юм бэлгүүд угаасаа өнгөрсөн хугацаанд ч гэсэн нөгөө Женко Батулга гэдэг хүмүүсийн тэр PR одоо улс төр гэдэг юм уу та тэр чинь тэр чигээр PR киногоор л явж байгаад ирсэн
Тэр нь юу гэхээр зэрэг усаар үндэсний ив нэгдэл эсвэл одоо эдийн засгийн баталгаа шаардлагатай зүйлүүдийг биш сандал нэг ямар нэгэн аюултай дайсан гарч ирээд тэрийг одоо хамтдаа дарахын тулд энэ бие гэдэг одоо хүн баатар байгаа мал гэж л тайлбарлаж явж ирээд үндсэндээ үр дүнд нийгэм хэд туваагдаад бутраад үндэсний ив нэгдэл бүрэн алдагдаад эрүүл сарвал ухаанаар юм ярих болцоогүй ийм л болгосон үйл одоо соёл гэх юм уу тэр нэг арга нь л оюун эрдэнэ гэдэг хүнд уламжлагдаад ингээл үргэлжлээ явж ил гэж харж байна. Яагаад за өөрөө Баатар аврагч сэлбэрсэн хүн болъё гэж энэ киноныхоо зохиол бичсэн юм бэ? Яагаад дайсны тал нь тэр атгаалч аяар мангас нь элбэгт орж гэж сонгосон юм бол та юу гэж бодож байна? Тэгээ одоо тэгэхэд одоо нөгөө уг нь бол манай арчлан нам одоо эхнээсээ сонгуулийн үүдгийн уур амьсгалыг оруулах хугацаан штэ яач бодсон тий энэ хугацаанд өнгөрсөн ардын намын буюу эрх барьж байгаа том намын 8 жилийн хугацааны алдаа дутагдaltaй дээрээс нь одоо зөвхөн алдаа дутагдал биш хүний эрхийн хамгийн наад захын одоо баталгаануудыг яаж зөрчсөн үндсэн хуулийг яаж зөрчиж чинь тий тэгээд нөгөө энэ хугацаанд ерөөсөө нэг тийм эзэн биеигүү хоосон мангаатай байлддаг. Тэгээ тэрийг одоо авилгалтаа тэмцэж байгаа цорын ганц хүн гэдэг PR ингээл явуулах гээд үтсэн. Тэгээ нөгөөх нь ерөөсөө кино болсоор гал ингээд өнгөрсөн хугацаанд дууссан үр дүн байхгүй. Тэргээр тог тагч байгаа ингээд нэг арчлан намын хаягтай сэтэртэй аль 15 4 5 оны хүмүүсийн ямар нэгэн хэрэгтэй эрэг үсчээр гаргаж ирээд ялж байгаа нэрээр шүүхийн процессыг явуулсан. Тэгээд нөгөө нэг хамгийн том уулгачт ингээл одоо тэр сонгуул эвлээ сонсгол гэдэг юмар нь яваал хэлсэн шүү дээ. Тэгээ өөртөө тэрийгэ дэлгэж тавьсан шүү. Бид нар зөхөөгөөгүй шүү дээ. Тэр мөнгөн дүн, тэр офтекийн гэрээ, тэр нөгөө төмөр замын төсөл ашиг эдийн засгийн ямар ч үр ашиггүйгээр ямар ч тооцоолгүйгээр зарцаасан гацаасан зардлууд нь тайлангүй гаргасан зардалтаа нийцдэггүй ч гэдэг юм. Эсвэл одоо экспортын түүхийн эдийн экспортод дөрөвгөөжийн нэмэгдүүлээд орлого нэмэгдүүлсэн биш алдагдлуу оруулсан ч гэдэг юм уу. Тэгээ энэ бүх юмыг өөртөө л ярьсан шин хамгийн наад зах нь тэр нүүрсний сонсгол гэдэг тэр. Тэгээ одоо нөгөө нэг хамгийн том зарлагдаад байсан хүмүүс нь яагаад зүгээр явж байгаа. Нөгөө шудраг туйлын мундаг 5 гэл одоо юм блэ яваад байсан нөгөө тэр нийтэн дотор нэг нь явж л байгаа шүү дээ. Хин блэ? Аюур сайхан. За тэгээ одоо тэр аюур сайхнаа шорондоо хийцэн үү? Шүүхээр орсон уу? Үйл авцсан баг тий. Одоо энэ 461-т байгаа юм. Нүүрсний сонсгол чинь өнгөрөөд хийж ямар хугацаа өнгөрч байгаа л. Нүүрсний сонсголыг чинь дундуур хичнээн удаагийн жагсаал явагдсан. Тэр жагсаалыг ямар байдлаар худалдаж аваад ажиллаа хий, миний сайхан дарга болгож ингэж технологид хүмүүс сайхан гэд их хүлцэнгүүч байх үү тэгээд үр дүнгийн үзэхэд бас ингээд яг хулгайч илрүүлэх гэж яхад нь татаж унгаагаад яах вэ гэсэн бас л тийм эцсийн үр дүнг л хүлээсэн. Тэгээ одоо сонгуульд өгсөн хүмүүс молигдуулсан хуурцнаа мэдсэн аюур сайхан нь Монгол байгаа ч юм уу гүч юм уу тэр шүүхийн ажиллагаа явагдаж байгаа юм хаана байгаа. Тэгээд тэр шалгаж ийн инглигээд нэг хоёр мэдээ сэвэл алга болсон тий. Одоо нөгөө амруу баясгалан хамаг нүүрсний квотыг өгдөг жинхэнэ картелийн босс гэл өнгөрсөн хугацаанд бүгд л тэр хүний хөл суудж явдаг л тийм л соёлтой л нам байсан биз дээ. Тэгээд чухам одоо татаж унаах гэж ингээд буу юм болоод байсан. Ямар юма тохирцсон юм уу? Эсвэл одоо зүгээр одоо энэ картелийн чи эзэн бий байх шүүгээд тэр ирэхэд булгаад авцсан юм уу? Одоо нөгөөх хин билээ тэр адмиралын чинь гинсэкэн чулуун цагт Монгол Ардын намын нэрийн бичгийн дарга. Амар баясгалан тий. Амар баясгалаа одоо ингээл ямар юмны хоршоо гэл нэгдэлж хөдөлгөөн чигээд байгаа юм хийгээд ингээл ингэж ханийгаал дунд нь явж штэ. Тэгэхээр эднэр юу хийсэн гэхээр нөгөө хулгайгаа зохицуулж тарааж өгдөг энэ эрхийг л булааж авсан байл гэж харагдаж байгаа. Дийлгэж авсан юм уу, айлгаж авсан юм уу. Тэгтээ нөгөө нүүрсний сонсголд дурдаад байсан гол хүмүүс нь байхгүй. Голомтын баясгал ингээл хүн офтек гэрээгээр бүгдийн тий
ингээд авчлаа ийм боллоо гэж яваал байсан. Одоо сонсголоор яриад лээсэн. Одоо тэр шүүхтэр яагаад очихгүй, яагаад шалгахгүй, ямар хэмжээндээ явж байгаа. Яа шатанда одоо асуудлууд үүссэн. Бүр хэрэгсгүй болгоо хийдсэн. Дахиад нөгөө Монгол улсын ерөнхийлөгч асан байхдаа энэ бүх хулгайг, энэ бүх нүүрсний манипуляц хийх гэж бүгдээр ингээд нууцсан гэдэг зэрэглэлээр өөрийнхөө албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад ямар ч нуустай холбоог зүгээр худалдан борлуулахын ажиллагааг бүгдийг хулгай болгосон шүү дээ. Гэхдээ тэр хүн чинь хаана явж байгаа? Ялгагдж байгаа юм. Тэрийг үүссэн бид нар мэдмээр шүү дээ, мэдэх хэрэг эдлэмээр шүү дээ. Тэгэхээр тэрийг яг баримттай факттай би ингэж хулгайтай тавьчих байгаа юм аа. Прокурор дээр ингэж яваад байгаа юм аа. Энэ дээр ингэж ингийн гацалт үүсээд байна. Эсвэл энэ дээр нотлох баримтууд нь гарч ирчээд байтал тий шан шалахгүй байна ч гэдэг юм гэж ярихын оронд надад шүүхгүй гэж юм л ойрлоод байснаас биш тэр нээлттэй юм гарахгүй. Тэгээ ингээ эцсийн байдал дээр үхэр эдлэг эзэн бийгүү баахан аимшигтай хүмүүстэй би ганцаараа тэмцэж чинь гэдэг л юм яриад байдаг. Өөрт нь бүх хэрэг мэдэл нэг шүү дээ. Монгол улсын ерөнхий сайд гэдэг хүн гүйцэтгэх засаглалын тэргүүн гүйцэтгэх засаглалт нөгөө цагдаа нь прокурор нь юу гэдгийг те АТГ нь байна. Тэгэхээр булаацалцаагаад авцсан шүү дээ. Тэгэд тэр хүмүүсийн ажиллагааг өөрөө шууд хянах хэрэгтэй үсттэй. Материалыг шууд татаж авч үзэх хэрэгтэй үсттэй. Эрхтэй шүү дээ. Тэр дотроос аль нь нууц биш нийтэд гарах мэдээллийг нь одоо цацах үүрэг даалгаврыг нөх бүх хэрэг мэдээлэл чинь тэр оюун эрдэнэ гэж хүний гарт байгаа байхгүй. Тэгтэл тэгэл надад одоо юу байхгүй байна те шүдгүү арслан гэдэг үлгэрээ өргөжлөлийг хийгээл шүүх байхгүй байгаа учраас би нөгөөсөө шийдэх чадахгүй байна л гэдэг. Яг ямар хүмүүсийг шийдэх гээд шүүх нэхэд байгаа юм бэ. Тэгээ одоо ингээд энэ хугацаанд ингээд нэлээ нөгөө хөгжлийн банкны асуудал ингээд явагдсан. Хөгжлийн банкар хэн шийдэгдэж байна? Тэ 14-5 онд нөгөө нэг 10 арчилсан намаас ажиллаж исэн тэр үедээ залуу болгосон хүчин гадаад дотоод төгсөөд ирсэн банкны чиглэлд ингээд томилогдож исэн ажил хариуцж исэн улсуудын л зүгээр золиосон одоо шоглож байгаа юм айлгаж байгаа юм болж байгаа байхгүй. Тэгээд тэр нэг өөрийн байртай болох гэдэг нэг байр худалдаж авсан гэсэн юм. Түүнээс ч ерөөсөө ямар ч зээл хууль хүн амьтанд дураараа өгсөн юм. Одоо нөгөө өөрсдөө хуулиад авцсанууд нь байгаа шүү дээ. Гэтэл тэр хөгжлийн банкын зээлийг чинь хамгийн томуудыг хийн авцсан. Арслан намхан өөртөө хуугаад авцсан байгаа үстэй. Ахаад нөгөө нэг манай экс ерөнхийлөгч нөгөө Артемник айцаар нэг мангас үүсгэж зохиож явж PR-аар ус төрөө хийж гарч ирсэн тэр хүн Алтмаагийн Батулга гэдэг хүн бас хит хэдэн хүмүүсээрээ дамжуулаад өөрийн биш үйлдэлээрээ нөгөө эрх бүхий гэдэг юм уу та. Тэр чи одоо өөрийнх нь компанийн өөрийнх нь арчлан холбооны тус дэдэн ч байдаг юм. Гэт ингээд дамжуулаад хэдэн 10 тэр бумаар ингээд барилга сав барьцаа юу гэдгийг ингээд авцсан байж идэг. Тэр хүмүүс яагаад шалгахдаггүй. Тэгэл нэг хүнийг зүгээр золиосонд явуулаад гарын үсэг зурсан гээл 40 сая төгрөгөөр торгоол нөгөө 53 тэрбум төгрөг жилүү нэг байхгүй л байхгүй. Гэхдээ тэрийг хэн төлөх? Бид нар төлөх юм. Тэгтэл нэг төрний алдагдaltaгүй юу гэдэг үйл ажиллагаа хөгжлийн банкыг удирдах явж исэн хүнийг байр худалдаж авах гэсэн гэрээ хийсээ давуу байдлаар нэг газраас авчлаа. Гэт хөндлөнгийн итгээд ямар нэгэн төв гаргасан дүгнэлт юм байхгүйгээр өсөө хүчинтэж байгаад ялчж байгаа байхгүй юу? Хүчинтэж байгаад шүү дээ. Бүх талаас нь ингээд ботлоод юуны өнөөдөр хүртэл хэдэн жил 4-5 жил ч ингээд тэр залуу хүмүүсийг бол одоо амьдралаар нь тамллаа шүү дээ. За дээрээс нь тэр тууцад байсан хүмүүс нь тэр янз янзын асуудлыг хэлцэж явахдаа тэр чинь нөгөө төлөөлөө удирдахсан үйл чинь тусгай шалгуураар тавиад сонгоод ингээ асуулсууд болохоос ш хин нэг нь дарга нь одоо чи бол гэж томилдог зүйл биш байхгүй. Тэгээд тал талын салбараас ингээ томилогдож байгаа тэр гишүүд дотор ерөөсөө 3% начсан нам 4% ардын намын хүмүүс. Худалдаа хөгжлийн банкныхын захирлан дээр шийдвэрт оролцох эрхгүй зүгээр саналаа тавина. Тэд нар хуралдаад хамтын шийдвэрээр шийдвэрээ гаргана. Тэгэхээр хамтын шийдвэрээ гаргаад тэр шийдвэр буруу байсан бол тэр нөгөө тууцын тэр 9 хүн 7 хүн жилиг гişүүд яагаад долуулангийн тэр хэрэгт яллахгүй. Яагаад түүгээд арчсан намын 3 хүнийг л авч ялж байгаа.
тэр үдэнд нөлөөлсөн юу лээ нөгөө өгсөн хуйлдах замаар бусад хүмүүст нөлөөлж шийдвэр гаргасан гэдэг шүүх хурлаар сууж хаад бүр нийт тийм яриад байгаа байхгүй. Тэгээ нөлөөлсөн гэхээр одоо нөгөө нөлөөнд автж байгаа улсууд нь тэгвэл толгойгүй. Тэр Монгол улсын хөгжлийн банкын одоо бидний монголчуудын мөнгийг захирах гад төлөөлөө сууж байгаа удирдах зөвлөл шүү дээ. Тийм үлгэр яриад шүүх дээрээ сууж шүүхэн тийм шийдвэр гаргаж ирж ичгэртэр байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүсийн буу тавьж байгаа яг яаж нөлөөлсөн ямар гэмт хэрэг тэр 3 хүн үнийг салгаж аваад хийж байгаа тодорхойгүй. Тэр бусад нөгөө улсууд нь ажлаа хийдгээрээ хийгээл тэр яг адилхан гарын үсгэд зураад дэмжиж ингээ явсан тэр улсууд нь шийдвэр одоо тэр хэрэгт ерөөс огт хамааралгүй болоод албан тушаалд дэвшээл өнөдөр одоо ингээл явцгаач л байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь одоо тэгээд оюун эрдэнэний мундаг хулгайч нартайгаа тэмцэж байгаа юм. Ойлгомжтой шүү дээ. Тэгээ одоо яг нэг өгснөө гэдэг юм уу? Эсрэг намын хаан ч гэдэг нь сөрөг хүчнийхээ тухайн үед дурууцж байсан улсуудаа улс төрийн аргаар дарж авах гэж янз янз ингээ болоод нөгөөх нь нотлогдохгүй болохоор зэрэг одоо нэг тийм гаж донтон хүн нэг юм бах таваа ямар нэг юмар хангах гэсэн байдалтай нэг айлын жоохон хөлтөд чамаагүй зодож цусын гаргачаад санаа амарч байгаа юм шиг ийм л үзэгдэл болж байгаа байхгүй. Нөгөөдөл нь тухайн үед юу юм бэ 30 мач хүрсэн залуучууд бисэмгүй. Дөнгөж тэр үед чинь нөгөө зөвгийн өрмөр гэдэг баахан зүгээр амьдарчсэн улсуудын талгай гэрүүлээд явд ирсэн шүү дээ. Тэр том сургууль сурж ирсэн, том банкнд ажиллаж ирсэн, амьдрал нь угаасаа дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай явж ирсэн улсуудыг одоо л эх орондоо та нар хэрэгтэй. Одоо л та нарын эх оронч сэтгэлээ гаргаж энэ улсыг босгоход туслах хэрэгтэй гэдэг ингээл дуудаж авчирчаад тэгээд нь улс төрийнх нь хийж байгаа энэ ажиллагаанд нь гуйж яг хөө тэр үед нь арчлан нам болсон үчин хангалтгүй байсан үе бид нар дөнгөд нөгөө оюу толгоон төслийг хэрэгжүүлээд маш олон одоо олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа ингээд явуулах тийм стандартыг хангах шаардлага тулгарсан. Тэгээд тэрийг ингээ хийхэд яг хүмүүс нь бол бэлэн байгаагүй мэдээж тэр хүмүүсийг бэлтгэх нэг тодорхой хугацаа шаардна тий. Тэгэхээр 11-ээс юу гэдгийг 11 оноос эхлээл яг энэ олон улсын банкны чиглэлээр ч гэдэг юм уу эсвэл олон улсын худалдааны экспортын чиглэлээр ч гэдэг юм тий. Том төслийн одоо хөрөнгө оруулалтын чиглэлээр ийм мэргэжлийн эдийн засагчид ийм улсуудыг бид нар хайж болоход хэцүү, гадныхныг авахд бас хэцүү. Тэгэхээр ингээд байсан улсуудаа ууж залал ингээд авцрал байршуулал ажлыг хийлгсэн. Одоо тэг яг ийм байдлаар ийм улс төрийн соёл тогтох юм. За яг бүр ингээд бүр сайхнаар бодё арчлан нам ялчлаа. Ардын нам ингээд дүнгээ тавиулаад тэгэхээр арчлан нам яг буцаал нөгөө бүх хэрэгүүдийг чинь ирж гаргаж ирээл ажил хийх биш улс төрийн онцон авах гал тий. За манай 3 хүнийг ялсан юм чинь тэр үлдсэн 4 хүнийг чинь яллна гэдэг дээр ингээл ажиллаад ах уу. Ямар ч хамааралгүй тэр төрөөс гаргасан шийдвэрийн зүйлийг энгийн ажиллаа гүйцэтгэж явж байгаа хүмүүсээр тугаа дахиад яваад байгаа юм. Өнөөдөр ингээ харж байгаа үстэй. Нэг л их мундаг одоо бүгдийн цэвэрлтийг хяндаг муу хүмүүсийг олдуулж ийн би ганцаараа тэмцэж ийн би ганцаардж ийн гэдэг ингээ яваад ирсэн. Нөгөө хат тусны хэрэг гараад ирлээ шүү дээ. Тэгээд тэр бүхэлдэн одоо яам байгууллаа тий төвжирлийн сайд билүү. Сайд байгууллаа. Тэр сайд гэдэг чинь бүхэлдэн төрийн том бодлогын статусыг аваад эрх мэдэл ямбын нийтлээд шууд одоо эрх бүхий асуудлуудыг оруулаад мөнгийг батлуулаад тэгээ ингээ парк мар шинжилэн ингээ 318 тэрбум түүхэндээ байгаагүй мөнгийг төгжрөл арилгана гэж авсан. Тэ бишээ 400 эдээс 318 нь парк шинжилэлтэн. За тэгээ хотын нар гэж юм сумын азар. Тэр хүндийн тэрийг ингээд өөрийнхөө гарын үсгээр хэсэгчилсэн байдлаар санхүүжилтийн хүсэж сангийн яамнаас тэр нөгөө төвжирлийн сайд Сүхбаатар нь батлаад нотлоод сангийн яамнаас санхүүжилтээ авч яагаад тэр ажлыг хэрэгжүүлэх юмнуудад ингээд өгчээсэн ч юм уу яагаад юм болсныг угаасаа ойлгомжтой. Тэр надад ерөөсөө хамаагүй гэд бүгдөө би ерөөсөө энд огт хамаагүй гэд бүгдөө дуудуугаа авалцаад бариггүй тэгвэл яах гэж сайд болсон юм. Мануухаа хийх гэж байгаа юм. Тэгвэл яах гэж зүгээр байжсэн тэр нөгөө 76-гийнхаа суудлаас татгалзаад хотын дарга болно 6 сар намайг хараараа гэд жичгтэй арай тийшээ үндсэн хууль зөрчин байран тийшээ томилогдож очив. Хоёр тэр бүр улаан цанд тулаад томилоо үсттэй.
чи хизээч Монгол улсын түүхэнд байгаагүй зүйлэр дотроосоо нөгөө нийслэлийн төлөөлөгчд сонгуул яваал ирсэн зүйлийг шууд босоо удирдлага, шууд дарангууллын, шууд автократ ийм системийг хэрэгжүүлж бүр амьдрал байхгүй юмыг энэ арчилсан тогтолцоон дээр хэрэгжүүлэл яваад ирсэн. Тэгчээд одоо тэд нар хариуцлага хүлээхгүй гэж юу яриад байгаа? Би аваагүй гэж юу яриад байгаа? Ойлгомжтой үстэй тэр чинь. Тэг ингээд нөгөө хуваарьсан ажилласан ингээд харахад тэр чигээрээ нөгөө ардын намын сөнгө хайрхан дүүргийн нэгж бүтцэн ажиллаж байгаа. Тэврийн яасан хийсэн бид нар тэр ажлын хэсэг байгуулад арчлан намаас нөгөө автобусны одоо шалгах шаардлага тавиад тэр ажлын хэсгийг одоо би бас толгоолоод одоо намынхаа хэсэг одоо нөхдүүдтэйгээ 10 сараас хойш явлаа шүү дээ. Тэгээ явсаар хагаад ингээд сүлд нь ямар ч гэсэн хян шалгах одоо хороо арчлан намын бүлгээс шахаж одоо байгуулахаар болсон. Дээрээс нь тэр чинь нөгөө бид нар 19 зурглахтаа 26-аас дээш хүний гар үсэг авсан. Асуудал нь бол өндөр мөнгөнд үнэтэй тулгымцсан асуудал байгаа учраас угаасаа яг үндсэн хуулиар заасан энэ нөгөө спикер юу лээ их хурлын дарга чинь хойшлуулшгүй шууд хэн шалгах хорог тогтоолыг батлах хэрэгтэй байтал ууж яг сонгуул болохгүй баг нэг 50 тэ нэг 2 сар үлдэж байгаа юм үгүй болсон чинь тогтоолыг батлаа гэдэг нэг зэжүүг тавиад одоо тэр дараалалаараа явахаар ямар өмнө хизээний дараа тэр ажлын хэсгийн одоо хян шалгах хороо сонсголоо хийгээд ингэж явах. Сонсгол бол зүгээр үзүүлэн хян шалгах хороо гэдэг чинь бүх юм руу очиж бүх бичиг баримтыг үзэж ингэж явах эрх бүхий энэ комисс واخгүй. Тэгтэл ерөөсөө сонсгол хийн гэж яриад байдаг. Бид нар болохоор зэрэг хороогоо байгуулсан бид нар ядаж тэнэг те тэр каунти 50 ширхэг автобусныг хаана байгаа юм чи манай годамжинд харагдахгүй юунд хэрглэж байгаа. Шин юм уу хуучин юм. Нөгөө нэг баахан цэнэгэлдэг цахилгаан автобусны юмнууд нэг 10 ширхэг л орж ирсэн. Үйлцэн хайц тэд нар цэнэгэлж байгаа юм уу гүм. Хаана ширхэг гэж байгаа. Тэгээ одоо ингээс үлдээ байсаар байтлаа нөгөө үлдсэн 185 тэрбумаас нь хэд болгочваа. Нөгөө тэнүү огийн нэг автобазыг 75 тэрбумаар үнэлээд авч байгааг юм. Тийм улсад авч байгаа. Тэг ингээд хаагаад окей гэд 8-аа тохироод тулгаагаа хийгээд ингээд хаагаад явах юм. Тэнүү огоо ингээд төлбөрөө төлөө дуусгацсан өөр ширгүүд ингээд баяртай бай гэд яваад гэнэ. Эдний хулгайны схем нь ингээд үлдэх юм. Тин залгамжлуулах гээд одоо ингээд элбэгдэж яриад чичрээд байгаа. Гүч тэр ногоон автобусанд элбэгд орж ямар хамаатай. Тэ юуг энэ асуудлыг ярьж ах хэвээр байтал тэнд очиж 1996 оны юм яриад яваад хар чинь ийм ерөнхий сайд ингэж ер нь байж яах гэдэг юм. Бүр инээдтэй чим одоо юу хинт одоо өрөвдмөөрч юм шиг эсвэл гутармаарч юм шиг ингээд зөндөл юм болж штэ тэ. Яг нь ерөнхий сайд өөрөө тайлбарлахдаа бол мэдээж нүүрсний хэрэгч гэдэг юм уу те ногоон автобусч гэдэг юм олон Монгол ардын намыг засгийн эрх барьж байх үед гарсан энэ авилгын асуудал шийдэгдэхгүй байгаа. Сайд өөрөө тайлбарлахдаа бол Монгол тийм системийн авилга гэж юм бий болсон юм аа. Бий болсон байсан юм аа. За энийг угсарсан зохион байгуулсан үн нь бол захиагийн элбэг дөрж гэж хүн юм аа. Тийм учраас би энэ элбэг дөрж гэж хүнд хариуцлага тооцох замаар энэ системийн авилгал гэдэг юмыг л одоо таслах гээд байгаа л гэж яриад байгаа шүү дээ. Нэг хонгил гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ элбэг дөржин яваад баг 7-8 жил болсон тийм үү. За нэг тэр нэг хонгил гэдэг юм л тэнд яригадаад байгаа гэдэг. Тэр нэг хонглоор 8 шигтэй тэр юм байгаа. Хонглын одоо элбэг дөржингүү эзэмшээд байгаа учраас Монгол улс тэр үнийг дийлэхгүй гэж юм ярих гад байлээ л дээ ер нь бол. Тэг одоо хонглын төлхөөрийг бол элбэг дөрж байгаа учраас тэрийг булааж авмаар юм гэдэг юм уу яагаад тэр хонглыг би өөрөө авмаар юм гэдэг юм. Шүүх байгууламж ашиг тий. Ерхийлэгч нь хий ардын намаас бичсэн. Ерхий сайд нь хий ардын намаас бичсэн. Их хурлын дарга нь хий ардын намаас байгаа. Энэ 76-гийн үнэмлэхүй олонх нь хий тэр чирээ ардын нам байгаа. Үгүй одоо тэгээд тэр хонглыг нураамаар бол бүдүр хөрсөөр нураач нь нэст. Ки яага элбэг дор төлхөр өгөхгүй болоор хонглыг нураач чадахгүй гэдэг юм яриад байгаа. Би ерөөсөй ойлгохгүй байхгүй. Тэр шүүхийн одоо эрх мэдэл шүүхийн зөвлөл тэрийг хяндаг бүх аппарат систем үндсэн хуулиар хамгаалагдаад Монгол улсын ерөнхийлөгчийн мэдэлд байж байна. Яг юу нь элбэг дорж саад болоод ингээд байгаа хин гэдэг шүүгчин гэдэг тэрийг олон нийтэд дэлгэж тавиад асуудлыг нь процессын давуу
нотлох баримттайгаар танилцуулах хэрэг нь хинд байгаа ардын намд байгаа. Үнэхээр тэр элбэгд орж гэдэг хүн одоо хүн амьд хөдлөхгүй тэнд ингэж байгаа юм бол. За одоо тэгээ прокурор бүх асуудлыг шийдэж шүүх рүү оруулдаг. Тэ? Шүүх бол өөрөөр тэр заасан Монгол улсад заасан тэр эрүүгийн иргэний эрх зүй юу гэдэг тэр хууль юу зөвшөөрч тэр хэмжээнд л хэрэгээ шийднэх хүсэж өөрөө зохиолч бол хэрэгж хууль гаргаж шийдэхгүй шүү дээ. За яг илэрхий нөлөөнд автаад хамааралгүй зүйл ангирууд одоо ингэж оруулмаа юм бол улан цаг бас хэдгнүүд байж таараа байгаа дээ ихнээсээ. За тэгэхээр зэрэг энэ ингээ буруу байсан юм а гэдэг ингээ дэлгэд тавих энэ асуудал чи бүгдээр байж байгаа шүү дээ. Одоо Монгол улс дөрвөн өмгөөлөгч нар байж байгаа бүгдээр ардын намд юм уу эсвэл элбэгд ор захирагдахгүй шүү дээ. Хуулийн гаргалгааг гараад анализ дүгнэлтийг бодит байдлыг нийтэд дэлгэх эрх нь байгаа шүү дээ. Тэгэд яг тийм юм болчихжээ гэсэн юм хаана юу болоод яагаад элбэгд орж хамаарлаад байна. Би элбэгд оржийг хамгаалах гэж байгаа юм муухай хүн байж болно. Бүгдээр нийлээд энийг элбэгд оржоос салаад Монгол улсаа хөгжүүлэе гэхээр процессыг гаргаад ирэл тээ зүгээр амаараа юм яриад нэг их одоо хэдэн жил чингээ кино хийлээ шүү дээ одоо амаараа юмар яах юм бол одоо бид нар буцаагаад нэг диктатур гэдэг рүү орох гэж байгаа байхгүй дургу хүнээ юу ч гэж хамаагүй матаал тэ юутай ч хамаагүй холбоол тэрийг олон нийтэд очиж хайж бүгдээрнгийн шүсийн өсвөрүүл зодтолдуулаад тэг үзэн ядал дээцэгтэй хүрэж игшил одоо ирцэн бүгд нийтээрээ цааслаг гэдэг үг нь өөртөө нь хэлүүлж тэр цаазынх нь ганц сүхтэй хүн нь өөрийгөө гэж харуулах гэдэг л ийм тоглолт яваад байгаа байхгүй. За одоо энэ саяны зоригийн иргэд чинь адилхан бидтэй. Тэр үндэсний аюулгүй байдал ч одоо хэн төлөвлөж байгаа. 8 жил хэн төлөвлөсөн. Ардын намаас хүн байгаа үү тэн дотор? Биш ардчлал намаас. Прокурор нь хинд байгаа. Тагнуул нь хинд байгаа. Тэр дотор нь одоо ингээд элбэгд орчин гар хөлөө суугаад байгаа юм. Яг хин нийлэхгүй, хин үзүүлэхгүй. Тэгээ 96 онд болсон асуудал одоо гэмт хэрэг заах ихний үедээ ингээд тэгсэн юм байдаг юм байгаа биз. Олдоогүй асуудлууд байсан, эргэлзээтэй зүйлүүд байсан юм байгаа биз. 34 жилчингээ бид нар чи одоо ийм хөгжөөгүй шилжилтийн шатны гэд ингээд эргүү манаг явж ирээгүй шүү дээ. Тэр хооронд чи мэрэгжлийн эрх зүйн салбарууд яаж хөгжлөө? Тагнуулын салбарууд яаж хөгжлөө? Яг улс төрийн нөлөө байгаа ч гэсэн энэ их хурл энэ одоо юу гэдэг төрийн статусууд яаж одоо хөгжлөө? Энэ хооронд чинь хэдэн удаад нь арчсан нам бас барьсан юм. Дангаарыг барьж үтсэн юм уу? Бүх их мэдлийг аваад бүх юмыг угсраад хонгил монгол болгоо явчих тийм урт хугацаа байсан юм уу? Хэдэн удаад нь ардын нам өөрөө барьж байгаа. Эхнээсээ одоо зөвхөн сүүлийн энэ шин систем рүү чөлөөт одоо нийгэм рүү орчлон тогтолцоороо орсноос хойш ардын нам дангаараа засаг бариад нэг 2 удаа арчлан намтаа нэгдэж ижлийн засгийн газар барьж байсан. Тийм л асуудал. Тэр ижлийн засгийн нэг нь элбэгд орж толгоолоод нөгөөх нь алтан уягны толгоос ийм л бидний 34 жилийн одоо улс төрийн түүхийн явцал замнал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр хооронд чинь мөрөн гэж хамгийн анх л одоо ажлын хэсэг байгууллаа гэж хүн бол одоо яриад тэрнээс өмнө сонгуульд орохдоо бас л ерөөсөө зоригийн хэрэг ярьсараа л гарч ирсэн. Мөрөнгөөс өмнөх нь Ямд урж гэдэг хүн бас л зоригийн хэрэг ярьсараа л гарч ирсэн. Тэ? Одоо би л байж яана. Би ганцаараа хуулийг мэддэг. Би бүгдийг хяндаг гэдэг. За тэрнээс чи хойш чи одоо хичнээн хүн солигдов. Хичнээн хүн яв. Энэгээр ажлын хэсгийг ямар байдлаар хэдэн удаа 6 удаа өөрчилсөн. Гэхдээ элбэг төрч өөрчилсөн юм уу? Тогтоолууд нь байгаа шүү дээ. Тэр ажлын хэсгийг өөрчлөөд ирсэн тогтоолуудаа гаргаад ир тэр юу нууцсан юм? Энэ их баяраас ахуулаад дандаа л ардын намгч өөртөө тэрийг яг ингээл ажил одоо мэдээж ажлын зэгт нь орж байгаа усуд яг ингээд тэр ажлын төлөө те илрүүлэхийн төлөө өмнө мөнгийн тогтоохын төлөө махран ажиллаж ирсэн л тодорхой. Тэр чинь Монголын түүхэн бас хүний энэ холбоотой ийм асуудал нэг тийш шийдвэрлэе гэж явж ирсэн байж таараа. Тэг яг ингээд эцсийн одоо юу гэдгийг юм хаагдаад бацагдаад дүгнэгдээд ирэх болохоор л очиж самарчдаг нэг л хүнтэй тэр нь одоо нэг Ямд орж гэдэг хүн яг ямар асуудалтай юу болоод байгааг нь хийж тайлбардаггүй ганцаараа мэдээд бүгдийг самраал явж байгаа тийм л биш. Тэр бид нар одоо залуухан жоохон учраа ойлгоогүй байсан бол одоо ингээд тэ
одоо залуу дунд гэд бүх нас ингээд ирчлээ шүү дээ. Юм дүгнэх, харах, ойлгох өнгөрснийг буцааж санах юм байгаа шүү дээ. Тэгээ одоо яг юу нь болохгүй. За бүр боли өнгөрснийг боли. Одоогийн оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайд тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөө хуралдуулаад за энэ асуудлыг энэ хэргийн асуудлыг өнөөдөр нууцад хадгалах шаардлага нь байгаа мүү гүм үү? Илбэгдөрж ерөнхийлөгч байхдаа хэсэгчлээд одоо зөвшөөрөхгүй бүгдөө нэг санал хүрэхгүй байсан учраас ятгатай хэсэгчлээд зарим зүйлүүдийн илбэл гаргая одоо нууцаас гаргая. Тэгэхгүй хүмүүст их ойлгомжгүй их олон асуудлууд байна. Энэ ойлгомжтой болоод ихээр ядаж цаашаа мөрдөн байцаалтын ажил тэр зөв энэ буруу гэж ярихгүй хаа гээд ингээ ажиллагаа явагдаад ирж исэн. Тэгэхэд тэрийг ил болгохын оронд шууд ерөнхий сайд чинь энэ Нямбатарыга хөдөлжгүйгээд хууль зүйн сайд байлгүй. Баахан сэтгүүлчид дагуулж өөлүүлж хайлуулад үн ч юм уу удлаач юм уу зохион байгуулалтаа хийж байгаа бичлэгч юм уу тавиад үнэхээр нууцсан бол тэр бичлэгийг яагаад гэвэл тавиад байгаа. Гэхдээ тэр бичлэгийг тавих хэмжээний тийм нууц биш юм бусад юм яагаад гаргаж өгөхгүй. Яг мөрдөн байцаалт ойлгомжтой нэг хэдийн байх ёстой шүү дээ. Байцаалт тэг мэдүүлэг юу гэдгийг одоо гэрчийн мэдүүлэг тэр хугацаанд одоо мөрөнгөөс ахуулаад тэр хооронд юу ч болж исэн. Харьцуулаад тэр хац тэргүүдээс угаасаа тодорхой бүх юм дээр нь адилхан мэдүүлгүүд явж байгаа бол тэрийг элбэг төржийн үед одоогийн манай намын дээр Эрдэнэт гэдэг хүн прокурор болохоор л өөрчлөлт өөр болгоцсон зүйл биш л байхгүй. Тодорхой шүү дээ тэр чинь тийм үстэй. Эсвэл хамаагүй тэр 96 онд ярьж исэн бишээ юу гэдэг байгаагүй яригдаагүй байсан хүнийг өнөөдөр тэр хэдэн онд исэн Эрдэнэт прокурор байхдаа за ерөөсөө нэг тийм Чимгээ Амгаланбаатар гэдэг хүмүүсийг олноо гэд тавьчаагүй байгаа үстэй юм чинь. Тэгж би бол итгэж байна. Тэгэхээр тэр Чимгээ Амгаланбаатар гэдэг хин ч үлээ тэр хүмүүсийн нэрс сэжигчнэр татгажсэн хугацаа яг аль үед хиний үеэс гарч ирсэн яаж тогтоосон тагнуулын ажиллагаа тэтрийг тогтоож авч сэжигчнэр тогтоогод байцах ажиллагаа нь хизэнээс эхэлсэн хинээс эхэлж тэр хэрэгжээд аль үед байцаагдаж эхэлсэн ингээд бүх юм чинь ингээд үзэхэд тодорхой болно шүү дээ. Яагаад оюун эрдэнэ тэрийг гаргахаас айгаад байгаа. Тэг үлгэр яриалгүйгээ шоронгоргүйгээл хүн илмэгдсэн шууд хүний ирэх яриал те. Тэгтэл тэр чи яг тэр үеэр монголчууд чинь түр гудамжиндаа ковид төсөөлөлд үхээд ээжүүд нь өр хүүхдтэй одоо эмгэгт оруулж чадахгүй ийш тийш нь 30 хараалтай хараалгүй гэж хөөгөөд юулээ нэг товчон дээр хүмүүсийг хичнөөнөр нь хэдэн хоног машинд нь хонуулаад оруулахгүй дарахгүй хүмүүсийг ингээд хол газараас амь нас тэнцэн тавиад ингээд ирэхэд л завчаан дээр уйсараа л алчдаг. Ийм хүчнээ болоо үсттэй. Тэрлэг гүгээд очихгүй яасан оюун эрдэнэтэй бол. Үнэхээр хүний эрхийг энэ ард түмний зовлонг мэдрэх гээд өөрөө ганцаараа зүтгээд өстой сэлэн бариад заваад гүгээд чөмөг хөрөхгүй исэн бол тэр зовж байгаа улсууд тэр хизээ очив. Имлэгэнд авахгүйгээд гадаа настаа хөгшнийг үүдээр оруулахгүй нөгөө карантины журам гэсээр хагаад энэ тэнд имлэг рүү гүйлгэсээр хагаад имлэгийн хашаанд үүдэнд хүн үхэн гэдэг чинь харамсалтай байсан юм чинь. Имлэг гэдэг чинь бидний амь насыг одоо аврах хамгийн дэмжийн бүүдэл бараатчул гэдэг бид нар нэг юм итгэл өнөмсөлтэй шүү дээ. Тэгвэл болчихно гэдэг. Тэгтэл үүдэн дээр нэрээ тэгээд хашаан дээр нь очиод хүн өнгөрдөг энэ асуудал хит гарлаа. Гадаадад гацсан улсуудыг яасан бэл 19 настай хүүхд хөлөөрөө гүгээд ирж байгаа хэдэн уус дамжаад тий. Тэгэхэд чин тэр оюун эрдэнэ тэр энэ хил хамгааллын газрынхаа хүмүүсийг дуудаад юу болоод энэ яагаад энэ гэж ярьсан уу? Тэр насан туршгүй шахуу жоохон хүүхд хоёр хилийн дунд заагад тэр тусгай статустай байхгүй юу? Терминал заагад байж байгаа хүнийг шууд хамгаалтанд авдаг үүрэг нь байгаа. Бүр оруулахгүй байлаа гэхэд. Тэгэхэд зүгээр хилийн цаг тэр зорвсон дээр орхицсан тэр өвлийн хүүт эдэр 9-өр. Тэгчээ тагнуулынхын юу илээ нөгөө угсаа залгамжлагдаг сайдар дарга нар чинь юу илээ нөгөө болормагийн хүү хэм бэлээ тэр нь. Тэгчтэйхэн гарч ирэл өгшүүн шиг загнаад л амар том дарга тэр жоохон буцаан тий. Тастаа Оросын холбооноос мэдэгдэж Оросын хуулиар шийдтгүүлнэ гинэ юу вэ?
эх орныхоо үүд хаалган дээр л одоо юу гэдэг гүүгээл ирүүл аврагдана гэж боддог ус тийм чинь. Хүний нутгаас юу гэдгийг ямар нэгэн аюулаас зүгтаагаад хөлтөө хөлгөө одоо ингээд гүүгээд ирэхэд юу одоо ингээд бид нар зөндөл кино үзэж байгаа шүү дээ. Тэ хойд солонгосын Монголын говийн эсэн цөлийг яагаал өвхөж шатаал ингээд Монголын хил дээр арчилсан улс орны хил дээр ирээл цэргүүд нь баригдахад ерөөсө аврал гэж хардаг ийм статустай ийм улсын ерөнхий сайд нь өөрөө тэг гадаадаас дөрвөж ирж байгаа дөрвөсийн статустай биш. Эх орондоо амьд мигдээд аав ээжрэгөө гүгд ирж байгаа хүүхдийг наана өвхгээс вэжсэн л хүн шүү дээ. Өшөө дээрээс нь Оросын хууль зүйн байгууллагад яана гэнэ тушаан Оросын хуулиар шийтгэн 2 хоногийн дараа бидэрсэн чинь сошиалаараа бөө юм болж ийж хашгиралдж ийж ингэ дуртай дургу оруулахдаа нөгөө хүүхдээ чинь эцэг ихтэй нийлэл баахан замл хэлээд яриа мараа өгсөн бол тгийш өнгөшөө болоод ингэ дараад өнгөрсөн зүйл. Тэгэд бүүнөрөө тий засгийн газрынх нь одоо баг бүх сайд нартайгаа энэ нөгөө тухайн үед мэдээллийн урсгал гээд одоо ч гэсэн ерөөсөө мэдээллийг олон байлгахгүй тулд тий хяндаг тижээдэг тэр урсгалаар нь явуулдаг нь ганцхан оюун эрдний үг. Одоо манай манипуляц тэдний зохиосон зүйлийг тараад тэр улсуудтайгаа л гүйж очиод эхнээс нөгөө өнөр цэцэн үзэж уйлж хайлал тэнд ерөөсөө хийж процесс яриаггүй. Энэ хүмүүсийг газар дээр нь шууд ингэж чөлөөлөх эрх нь юу юм бэ? Ямар статусаар явж байгаа? За би олон улсын жишээлбэл одоо эрүүдэн шүүх одоо конвенцэд манайх улсад нэгдэж орсон. За ийм эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан байх юм бол хүний эрхийн элтгэгч нь даруй газар дээрээ шууд шаардлага тавиад чөлөөлөх эрх нь байдаг. Манад яг ямар хуулиар оюун эрдэнэ тэрийг өөрөө тогтоогоод ирүүдсэн байна гэж тогтоол гаргаад чөлөөлдөг юм. За одоо яг ямар хууль ямар процессор энэ хүмүүс зэргийн алуучид биш байсан. Энэ хүмүүс хэлмэгцээ. Тэ? Одоо энэ хүмүүс хэлмэгдсэн учраас бид нар одоо хохирлыг нөхөн төлбөр өгнөө нэг хүнд нь хэдүүлээ 75 тэрбум. Юу лээ? Тэгээд 175 тэрбум чөлөө нэг юм намшигтай тоо яриад. Гэхдээ тэрийг оюун эрдэнэ ганцаараа шийдчихдэг. Хохирлыг юугаар тогтоосон юм? Яаж энэ үлгээг нь тогтоосон юм? Яаж гаргасан шүүхээр орсон юм уу? Тэ? Огт холбогдлого хүмүүсийг одоо хийс хэрэгээр гүжирдээд ингэсэн байна гэдэг нь гарсан юм уу? 3 шатны шүүх явж хахад 3 шатны шүүхийн тэр олон хүмүүс зүгээр нэг жиргийн өдөр тутам болж байдаг шүүхийн одоо тасалсан шийдвэрлэх ажиллагаа биш шүү дээ энэ чинь. Тэгээд тийм том толгоолоод нийлээд хүн хэлсээр тэгж яах вэ? За бүр боли гэхэд тэр айлыг нийлээд айлын 5 хүнийг нь хамт пэйжээс хам хэрэгтнээ хүүхдүүдтэй нүүтэй айлын 5 хүнийг тэр 3 чинь нийлээд шатаацсан гэдэг хүлээсэн байцтэй өөртөө. Нотлог баримтаар тогтоогсон шүү дээ. Үйлдэлээр өөртөө үзүүлсэн шүү дээ ингэж яасан гэдэг. Тэгээ тэр хамаагүй. Тэр ямар сэдэлтэйгээ шатаасныгаа ч гэсэн мэдүүлэгт өгсөн байгаа. Тэрийг нь ярихгүй байгаа байхгүй. Тэр хүмүүс шатаагаагүй юм бэлээ гэж ярихгүй байгаа зү. Гэхдээ тэр зоригийн эрхтэй холбоотой хүн ингээд эргүүлээд ингээд шантажлахаар нь хэрэлдээд муудалцаад байгаа шатаацсан юм гэж ярихт нь нөгөөх нь бол аягүй сайн мэдээд энэ бол зоригийн алуурчин биш. Энэ бол хэлбэгтэр зохиолсон байлээ гэж яриад. Тэгээд юу үзье гэхээр үзүүлэхгүй. Миний ярианд итэг. Би худлаа ярьдаггүй ингээд. Тэр юу лээ нөгөө Улаанбаатараас ярьж байгаа. Би худлаа ярьж үзээгүй ч юу. Ихнээс анханасаа за уучлаарай тий. Ерөнхий сайдын суудлын хүрэхээсээ нөгөө шудраг 5-аасаа эхлээд худлаа ярьсан тхүү оюун эрдэнэ гой. Хизээч ямар суудлын дээр очихгүй би зөвхөн одоо үнний төлөө явж байгаа. Тэрний учраас мие гомболдог юу лээ нөгөө мие гомби инх болдог гэж одоогийн элбэгд орчиг бас нэг мангасын дүрл хэрэгтэй байсан учраас энэ хүнийг л зайлуулчвал Монгол улс одоо яг чухам бүх юм онгоогоо цэвэрхэн болоод авилгалгүй болоод хөгжих гээд байна. Гэт хамаагүй бид нарт юу өрөөнөөс нь угзар чирээд гарна марна гэдэг тухайн үеийнхэн бол нөгөө халдшгүй статустай Монгол улсын ерөнхий сайд тий
тусгай төрийн хамгаалтанд байдаг протоколын дагуу уулздаг, шаардлага тавигддаг. Энэ бүдийг бүгдийг зөрчөөд утгатай нацист гудамжны баах хамтанд дагуулад ороод буу юм болоо үстэй. Монгол за бидний жагсаалж яах вэ гэдэг өөртөндөө таарсан сэтгэл нийсний хэдэн романтик зарим нь харахаар нийтэн зүрдэг юмуд байдаг баг. Ингээд жагсаал гэж ямар юм байдаг вэ? Тэдний жагсаалч бүр төрийн улсын сангийн нөөцөөс гэрмэр бариулаад хамаг зардал юу лээ нөгөө мотор зотор асаалгаад өчнөө юм болоо төрийн албан хаагчдыг дайгчлан гаргаад бүх хэвлэлийг хөдөлгөөд нэгэн жагсаал хийгээд өөрөө жагсаалаар одоо ерөнхийдөө бол гарч ирсэн хүн шүү дээ. Төрийн эрхийг хойлосаргаар ер нь бол авч ирсэн хүн. За тэгвэл бол би өстой нөгөө шудраг одоо Монголыг аврахын төлөө энэ юм цэвэрлэлийн төлөө ингэж байгаа учраас тэр хууль хамаагүй гэдэг ингэ явсан байдаг юм байж. Би ямар ч юмний сайд болохгүй, би бүр ямар ч бүр юулээд байнгын оронд орж ажиллахгүй, би зүгээр л Монголыг аврах гэж байгаа хүн гэж явж ирсэн хүмүүнүүд төр тэгээд ямар байдалтай байгаа вэ? За энэ албан тушаалд иржсэн анханасаа явж исэн энэ бүх юм ерөөсөө одоо хуурам эхлэл манипуляц юм кино тэмцлийн одоо сценар тавилттай зүйлэр ингээ явж ирсэн хүн ч одоо тэрнээсээ салж чаддгүй юм уу? Ягаад яг ингээд албан тушаал авчлаа штэ энэ албан тушаал аваад сэтгэл би нэг юм хийчихсэн Монголын төрд орж байгаа юм ядахтаа нэг Монголын түүхэн бичигдэх юм хийчихсэн гэж болно доо. За боли бүр боли. Ингээд замбраагүй байгаа хэдэн хуулийг л зэгцлэх юмсан гэж бодож болно штэ бас. Гүйцэтгэх засал дээр ингээд ирлээ. Ингээ хоорондоо одоо тохирч ажилддаг, уйлддаг энэ байгууллагуудыг нэг зэгцэлчихье. Иргэдийн ингээд явдал суудлыг багасгачих гэж бас бодож болно шүү дээ. Тэгэхээр одоо оюун эрдний хийж чадаагүй юм арчаагүй байсан байдлыг элбэг турчиг мянган ялцаагаад мянга тэрэн дээр зоргийн эргийг нь ялаад тэгээ оюун эрдэнэ гой харагдах юм уу? Бид нар бүгдээр зоргийн эргийг бодит байдлыг илрээд хүсэж байгаа тийм үү? Одоо бүр залхаж байгаа. Зүгээр ингээд хаагдаад мөн тогтогдоод ингээд хаагдаад ингээд дуусаасаа гэж бодчих. Бид нар улс төрийг ингээд бодлого оруулдаг тий хариуцлага тогтолцоо ярьж чаддаг системийн муу сайныг одоо ярьж чаддаг тэр хүмүүсээ ингээд айцын үлгэр жүжиг мүжиг кино үзүүлэх биш тухайн хүн өөрөө тэр ярьж байгаа бодлого тогтолцоогоо хийх одоо мэрэгжлийн чадвартай хүн байх юм баг нь юу байх юм гэдгээр ярьдаг одоо тэрийг ойлгодог хүмүүс одоо нийгэм болмоор байж та хүн цаг нь болцоод байна. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо нийгмээ ингээд хармаас тэр энэ хотыг хөдөөлөх гэдэг ингээд байгаа асуудал чи юу гэхээр зэрэгсээ бид нарыг нэгтгэдэг ойлгодог нэг хэлээр яригддаг байхгүй тул бүх юм л хийгээд байгаа байхгүй юу? Ерөөсөө яаж юм ойлгодоггүй байх вэ? Ямар байдлаар тэр юм бодоод эхлэх юм бол асуудалтай болчих. Бодоолохгүй зүгээр кино үзүүлээ сенсац хараагаад айлгаад тэр ямар нэг юм дээр те нэг юмыг аврах гэдэг хүн чинь эх орноо хайлтал таараа юм чинь кодлогдоод нэг юмыг ингээд тавиад хаар чин зэрэг эцсийн байдалтай ухамсаргүйгээр эх орноо аврах юм байна. Тэгэхээр дайсны юм байна гэд ойлгосон ойлгоогүй авч байгаа мэдээллийн харьцуул боловсруул тэр мэрийг ингээд хаяад эрүүл саруул яриа мараг хүлээж авах чадваргүй болчихж байгаа байхгүй юу? Энэ чинь бүр технологи байхгүй юу? Гэхдээ энийг чинь нөгөө дөнгөж сайхан яваад гэсэн жүжиг зэр 1984 он гэл яваад байгаа шүү дээ Жорж Орвел. Яг гоо тэр бол ингээд жүжиг ингэж харж байгаа боловч яг бид нар 1984 оны бодиттой амьдраад ирсэн улс шүү дээ. Энээсээ 90 он татгалцсан улс шүү дээ. Тэгээд тэр нөгөө бодлыг хянах яам гэдэг шиг байжлээсэн байхгүй юу? Дотоод хэргийн яам нөгөө одоогийн тагнуулна болж. Дотоод яамных чинь тэгэл хин юу ярьж ийн хүүхдүүд нь юу тоглож ийн хүртэл санаандгүй санамсартай энэ чаниасан хүүхдээ амны алдаан суулаад эцэгтэн жишээлбэл арга хэмжээ авдаг. Ангийн дайсан болгодог, нийгмийн эсэргүү болгодог, цүлдэг юу вэ? Энэ бүх юм чи хийжсэн хүн юм бодох ирэхгүй байсан байхгүй юу? Өнөөдөр тийм байдлаар л оруулж байна. Арай өөр өнцөг хараад байж л та юм үзье тэ цааснаад чи үзье нэг хэрэгээ ир болгочих хэрэг энэ гадаадын тагнуул гужаа ирлийн зүү гэдгийг өөр л юм ярина. Бид нар их орхтноо аврах гэж байгаа улсууд их орондоо хайргүй хүн ийм юм ярина. Их орондоо хайртан бол сохор солиотой мэдрэл дүлий таг тэгэл ямар нэг юм аврах гал тэгэл их орондоо үлдэн гэдэг ойлголттой л байх хэрэгтэй гэдэг юмыг зүгээр юм PR масс медиагаар хийгээд байгаа байхгүй. Тэгээ хүмүүс юм буруу биш л бид нар хармаас л гээд байгаа. Гэхдээ хүмүүс ч одоо жишээл хөдөө байж байгаа улсууд мэдээлэл авдаг систем одоо
сүлжээ ямар байгаа лээ те. Нийгэм тэр мэдээлэл боловсруулахад хоорондоо ярьдаг, харилцдаг, нийгмийн харилцааны тэр интеракшнд ордог болцоонууд нь ямар байгаа лээ. За тэгээд юу идгийг одоо яг ингээд амжиргаагаа дөнгөж авч байгаа хэсэг хүмүүсийн авч байгаа мэдээлэл нь яг бид нартай адилхан суугаар авчээсэн ч гэсэн боловсруулах чадвар нь ямар байгаа вэ? Тэгээд хөндлөнгийн хүмүүс олон хилцүүлгээр яригадаад ингээд чиглүүлдэг тийм хүмүүсийн яриулахгүй хаадаг, харлуулдаг, одоо гутаадаг, гүтгдэг те ийм байгаад ирэхэд тэр хүмүүст ямар юм яг биелийн энийг л хийдэг гэдэг л сонголт байхаас биш задлаа дотор нь юу вэ гэдгийг харуулах ирэхгүй л тийм мэдээлэл өгöd байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн аимшигтай юм юу болж байгаа нөхөр зэрэг нэг сошиал дээр хүмүүс илэрхийлж байгаа. За ихэнх нь бол одоо юу гэдэг нэг юм төвийг сахсан гэдэг юм уу те. Тэр наад бол ч ойлгохгүй гэдэг юм. Эсвэл энэ байнгын ингээд нийгмийн сэтгэл зүгээр тоглосон ийм юмдаас залхацсан те ингээд бүгдээрээ стрестэнд орсон юмас оролцохгүй ч гэдэг юм. Ингээ хаяад идэгчл байхгүй яваад байхаар эцтэй юм бохор үтгэлхийн битгцэн манипуляцж байгаа хүчээр тулгаж байгаа энэ зүйлийг энэ тоталитар дэглэм рүү түлхэх зэвсэг болгоод ашиглаад байгаа байхгүй юу? Ерөөсөө л асуудал нь тэр. Тэгээд яг ингээд хүмүүс ярга чи элбэг торжиг өмөр татаа яадаг ингээд үгүй таалагдахгүй хүн байж болно тий. Элбэг торж одоо муухай хүн байсан эсвэл тэр тухайн үед муу асуудлууд чидрүүд гаргаж исэн гэдэг юм ярьж болно л. Гэхдээ тэр чи одоо юу ч сонсохгүй элбэг торж надад таалагддаггүй тэр үед тэгжсэн ер нь муу учраас ямар ч юм одоо харж үзэхгүйгээр шууд цаазлаа шууд яг тэгж үзье тэгж тогтъё гэж хоорондоо ярьж хагаад чулаа хадалж шийдвэрлэх тийм алан сүрэг болох хэрэгтэй юм бид нар таалагдахгүй зөндөө хүмүүс байгаа шүү. Тийм биз. Алтан уяг өнөөдөр ингээл элбэг дорж гисэн л өөрөө явж ил байна. Тэгтэл тухайн үед алтан уягийг чинь нөгөө өстой замналтайгаар огцруулна гэж явж байсан хүн хин билээ. Нөгөө хамгаалаа явж байсан хүн хин билээ. Элбэг дорж ил байсан биз дээ. Тэг ямар юм аа за тэр улс төрийн дотор тэр мэдэхгүй байж болъё гэж бодоход нөгөө нэг цэвэр агаар сам ингээл бүүн болоо үсттэй. Тэр чинь яг албан ёсоор шалгадаад явсан. Албан ёсоор юм ингээд ихэлсэн тий. Тэгээд тэр үедээ одоо та нар ингээл цагаан нөгөө нэг анх л одоо энэ утаагүй төлшмөш гэдэг энэ бүх юмний солиорл эхэлж байгаа та нар цэвэр агаар сан гэд сан байгуулаад тэгжсэн биз дээ. Одоо ямар нүрээр улс төрд орох гэдэг юм бэ? Таалагддаггүй учраас одоо шоронд тань гэд алт өгдөө өөртөө тэгж яриад байвал яах вэ? Арчлалыг бид нар яах гэж байгуулсан юм? Хүнд бүгдээрээ ярилцдаг, бүгдээрээ хэлэлцдэг, тэрийг төлөвлөдөг мэргэжлийн байгууллагууд нь оролцдог. Хамгийн гол нь мэдээллийн ил тод байдал буюу тэрийг манипуляцдаг болцоог нь олохгүйгээр олон нийтийг шууд одоо домен буюу нэвтрэх хэрэгтэй байлгадаг. За яг хүн болгон одоо эрх зүй юм уу эдийн засгийн мэдлэггүй байлаа гэхэд тэрнийг дүгнэлтийг тавьдаг хүндэнгийн этгээд байгаа шүү дээ. Арчил намаас төлөвлөж байгаа хүн байна. Ардын намаас тэр мэргэжлийн юм ярих нөхөөс биш тэд нэр зориудаар тэрийг одоо буруу хуурамч мэдээлэл хуурамчаар цацах юм бол тэр чинь өөрөө гэрүүхэн гэмтэр болно шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр хөндлөнгийн бүх талын төлөвлөлт гаргаж байгаа юм чи эцсийн сүлд наа гэдэг юм бэлэн хүмүүс ойлгоцсон одоо хүсний бүтээгдэхүүнээр ярих юм бол баталгаатай хүмүүс авахгүй ч нэ гэдэг шиг баталгаатай мэдээлэл аваад нийгэм чи эрүүл болдго юм уу юм болгон эрүүл тогтолцоон дээр эрүүл үзлэр ямар ч асуудлыг хоорондоо хэлэлцэж байгаа нэг аль хамгийн зөв юмар нь шийдвэрлэнэ үстэй. А бид нар одоо нөгөө бүх юмыг арчлал муухай болоод ингээд замбраагүй болгоод байна гэж яриад байдаг байхгүй юу? Арчлалгүй зүгээр дангаараа ингээд явж байсан үе бид нар байгаа шүү. Нэр чинь юу зүв байсан яг? Хин зүв байсан? Ганцхан хүний л зүв байдаг, бусд нь бүгдээрээ л буруу байдаг гэсэн шүү дээ. Тэгээд тухайн үеийн нийгмийн хөгжлийн юмыг одоо одооныхтай харьцуулчаад хэцүү муухай гэж яриад байгаа боловч одоо энэ арчлалын одоо юу хүндэ зарчим л ерөөсөө л хэцүү зовлонтой одоо юу гэдгийг надад ч гэсэн хэцүү байгаа байхгүй ингээд юм ойлгохгүй баах юм ингээд юм ярьж байгаа ганцаараа тэгвэл одоо зохио шийдээд явчихмаар л байна л та уулна. Гэхдээ тэгээд тэр гаргасан шийдвэр тэгж миний дараа зүг байсан ч гэсэн тэгж гаргасан шийдвэр бусад хүмүүс сэтгэл ханамж өгдөггүй эргэн тойрны хүмүүсийг намайг одоо хүрээлж байгаа хүмүүсийг ажиргалтай болохгүй би тийм одоо мундаг шийдвэр гаргаад яах юм? Тийм үстэй. Тэгээ тийм арга шийдвэрлээд ивэл
Нөгөө нэг би одоохондоо дарангуйлж чадж байгаа хүмүүс маань хизээ нэгэн цагт яг тэр аргаар бүр тэрнээс аргасаар эргүүлээд намайг тийм л аргаар шийтгэн штэ. Дахиад тийм шийдвэр гарна штэ. Энэ чинь буруу байсан тогтол одоо чи би жижигээр яриад энэ томоор нэг тогтолцооны буруу байсан юм байна. Нийгэм өөрөө маш олон сегментүүдээс бүрддэг. Тэр сегмент болгон өөрийнхөө хүсэл сонирхол, ашиг сонирхол юу гэдгийг аюулгүй байдлын маань ихэх хэрэгтэй. Энийг шийдвэрлэхэд мэдээж ядаргаатай ч гэсэн энэ хүн төрөлхтөө өнөөдөр хурж ирсэн хамгийн болцоотой одоо хин нэгнийг харгас байдлаар оруулдаггүй зүйлээ гэж л тогтсон зүйл шүү дээ. Түүнээс ш ингээд одоо юу гэдэг ганцхан Монгол биш л дээ. Ганцхан коммунизм биш, фашизм, нацизм, Гитлер юу гэдэг бидний ярьдаг хүн төрөлхтний эсрэг хамгийн аимшигтай зүйлүүдийг хийсэн зүйлүүд ингээ харахаар дандаа л тоталитар буюу энэ шийдвэрийг чинь гаргахад ядаргаатай байна гэдэг хүмүүсээс л эхэлсэн зүйл байдаг байхгүй. Ингээ олон хүмүүсээс ингээд шаашаалгаад мэдэхгүй ойлгохгүй юм яар бид нар мэддгээрээ хоорондоо шийдчихээд ингээд явсараад эрх мэдэл төвлөрөөд ирэхээр юу болж ирэхээр тэр систем чи өөрөө сайн өмчөөсөн хүсвэсэг мангас болгодог систем энэгээр явж болдгоо мэн л гэдэг зүйлээр ирсэн шүү дээ. Тэгээ одоо тэр геноцид хийсэн тэр 2 дугаар дайнаар хичнээн 60 сая хүн асан гэл ингээд ярьж байгаа энэ бүхнээс чинь татгалзаад ямар хэцүү хүн замыг туулж ээж өнөөдрийн энэ хүн төвтэй арчилсан либерал нийгмийн тогтолцоо бүрдээд ингээ явж байгаа билээ те. Коммунизм ч гэсэн тэрнээсээ те одоо зөвхөн өөрийнхөө системээрээ гэхэд л одоо 110 сая хүний амь насыг авсан. Дээрээс нь зүгээр л хүчээр нүүлгэн шилжүүлдэг, байрдаг те одоо толгоонд орсон солиорл гэдэг зөндөл юм болсон шүү дээ. Тэгээ шууд за эднэрийг халмигуудыг манд жишээлбэл те Илстэй гэдэг газар руу нүүгээд одоо манай энэ хил дээрээс Казахстан, Кыргызстан эдгээр чинь нэг нутаг дэвсгэр ингээ хоёулаа байж байсан бол хувааж АССР болох гэж те одоо республикийн нэг болох гээд ингээл зураг зураалал хаамаагүй ингэсэн юмнаас болж хичнээн хүн хүүхэд хүн гэж юусаа тооцохдохгүй байхгүй. Тэр зүгээр л бүтэц. Тэр зүгээр л эрх мэдэл тэр их хүчний тогтолцоо л гэж хардаг болохоос хүн гэж харахгүй. Тийм учраас тэр богооноор нялх нойтон өвчтөй хөгшин юу гэдгийг ингээд бүгднгээр нь үсгэлэн давтуулаад хөлдөөгөө замдаа тэр арт түмнийг өгчин гэдэг бол авч хилцдэггүй байсан. Яг л адилхан маав тэр тий зөвөр нөгөө нэг атарших яасан их төрийн тариа будааны тариалангийн тэр юу гэдгийг одоо нөгөө төсөл мүсэл хийгээд бүх арт түмнийг одоо ажилчин тариачны хэдэн жилийн төлөвлөгөө гэж гаргаад гавшгаач гэдэг манайх ч гэсэн явдаг байсан шүү дээ. Тэгээс нэг болжмор гэдэг шууг өөр тариа унгаагаад ингээд үндэслэр бүх хүмүүс болжмор шуугаалах үүрэг даалгавар өгвөл хамгийн их болжморыг алсан хүнийг хамгийн одоо мундаг коммунист гавшгаач тариаланчин гэдэг мэдрэл одоо юу гэдгийг пропаганда тий нөгөө хүнийг хамгийн зэрлэгээр нь ингэж үнэлж дүгндэг коммунизмд үнэж байсан даа. Тэгээ юм байсараа сүултээ тэр чинь угаасаа л экосистем мэрэгжлийн хүмүүсээсээ газар тариаланчтаас орчин одоо нэлээ нөгөө хүрээлэн буй орчны тэр тогтолцоог гаргадаг судлаачтаас гаргаж ирж зарласан зүйл биш зүгээр л Мао гэдэг хүний өөрийгөө хаан болгосон өөрийгөө бүхний хүч болгосон хүний толгойд орж ирснээр л хийсэн зүйл. Одоо яг тэрийг зарлал яваад байгаа байхгүй эдгээр чинь. Тийм үр дүнд нь яасан гэхээр бүх болжмруудаа устгаад болжмруудаар тэжээгддэг усад амтан устдаад болжморгүй болохоор нөгөө үр тариалж нь хортон шавж өт хорхоогоор дүүрээд ингээд бүр тариа үр болжмор байтгаа юм болоод хэдэн жил 10 жилийн үлсгэлэнд орсон тий зүгээр л самсвалаар хүмүүсийн цогцыг зөөвөл асгаал болдог тийм үедээ маш их зовлон тууж үзсэн. Тэгээ тэрийг одоо ярьж байна. Тэр бол зүгээр ерөөсөө бүтэц байсан учраас яригддаггүй. Тэгээ бид нар ингээд дэлхийн түүхэнд явж байсан алдаан оноотой зүйлүүдээс харьцуулаад хараад сургамжийг аваад хамгийн бүр ингээд амжилтанд хүрдэггүй махад хамгийн бага одоо эрсдэл тий хамгийн бага алдаа их зүйлүүдийг сонгох юм бэлэн байгаад тахад бүр яг гаж донтой байх гад эсвэл өөртөө гаж донтой хүмүүс юм эсвэл ерөөсөө бүр нэг л байхгүй хэзээ ч хөлөөн зөвшөөрөхгүй тогтолцоо хүчээр ингээд хийх гээд чичрээд ярьдаг юм план цаатаа гарсан юм боллоо л да. Одоо өнөөдөр ингээд
хоёр малчин нэгдгээд хошоо байгуулад явах юм бол улсаас тэгээ банкны малын зээлийг тэглэнэ гинэ. Тэгээ одоо тэр зээлийн тэр банкны эдийн засгийн зээлийн тогтолцоо гэдэг зүйл чинь бүхэл улсын эдийн засгийн сүлжээ шүү дээ. Энэ юу татаж унгаахыг хинч мэдэхгүй тэр юуг нь тооцоолол гаргасан юм уу? Ямар эдийн засгийн яаж тооцож гаргасан юм? Юугаар төлөх юм? Тэр чинь нөгөө хаан банкны нэг актив чинь 10% малчтын зээлүүд ингээ үсттэй. Тэгээ хаан банк татаж унгаахаар зэрэг Монгол банк хүртлээр бүхэн сүлжээ чинь домино шиг унаа шүү дээ. Яг энэ эцсийн байдлыг тооцож үзээд тайлбарлаад ингээд шийдлээ гэж ярьсан юм уу? Зүгээр л кино яриад бүх болчмыг алаад бүгдөө гоё болъё гэдэг чинь адилхан. Хоёр хүн нийлээд бүгдөө хоршоо гэдэг. Гин чи ийм солиот юм байж болох уу? Тэр хоёр хүн нийлээд тэгээ яах вэ? За яг зарим нь амжилтанд хүрэх хоршоолын энэ бүх усуд байдаг. Тэгтээ нэг хоршоол нэгддэггүй. Нутаг одоо бие даасан улсууд community гэж ярьдаг зүйлүүд айл хэдийн хөгжсөн байгаа шүү дээ. Дошоороо, нутгаараа, сумаараа юу гэдгийг те нийлж одоо юм хийдэг. Нийлж ханган нийлүүлэлтээ хийдэг ч үгүй. Нийлж логистик хийдэг ч үгүй юм уу. Энэ дээр нь төрн дэмжлэгийн бодлогод явуулдаг буюу орон нутгийн хөгжлийн тэр хүмүүсийг чадамжийг дэмжүүлэх юм бодлого явуулдаг юм. Төслөвч гэдэг юм уу, хөнгөлтөө зээлч гэдэг юм уу, ийм одод ийм ирэх нь бол байж байгаа. Түүнээс хүний айлын гэрд очиж за одоо та хоёр нийл. Тэгээд та хоёрыг банкны юугаас чөлөөлье. Чи тэр нийлцсэн чи ажил хийдэг юм байл яах вэ? Эсвэл миний мал өгөхөд ивэл яах вэ? Чи ганцаараа гүрийгээд идэг. Ийм механикээр хүнийг ингээ хүчээр чи ийм л хийдэг юм гэж юу байсан юм бэ? Төр авч явж байгаа болохоос зүгээр энэ нэг юм гадаа байрнаа байж байгаа хэдэн хүмүүсийн амбарыг яах вэ гэж байгаа юм биш шүү дээ. Ингээ энийг нь ярихаар зэрэг за тэр наадах чинь элбэгд оржин сугны ус яасан ингээд шал өөр юм руу ингээд явуулдаг. Тэгэд яах вэ гэхээр зэрэг нөгөө эрүүл хүмүүсээ ч гэсэн эрүүл байдал руу ярих болцоог болгочихж байгаа байхгүй чи ингээ анзаарч байгаа бол би уушлаа. Сошиалаар ороод бас нэлээд удаан хугацааг өнгөрөөлөө шүү дээ. Энэ чинь бас нэг 10 хэдэн жил. Одоо манай баг хүүхэд нялах няраа байх одоо ингээд бараг ахлах ингээд орж явах хүртэлх хугацаа байхгүй. Яг санаж ихээр биш нэг гэртээ хүүхэдтэй байсан учраас анх сошиал медиа хөгжил баг юу ч сайвлахгүй орж явах үед байсан. Тэгээд ингээд хөгжлийн явцтай болол энэ чинь ганцхан Монголч биш энэ сүлжээний платформ ч өөр мэдээллийн хамгийн том боловсролт болчлоо тий. Тэгээд мэдээж ганцхан бид нэр маргаантай байж байгаа зүйл биш. Бас арчил өөрөө хитрхи ийм одоо догматизм руу хүрэхээр баруун Европод өнөөдөр жишээлбэл яаж арчлыг одоо яаж буруу болгож ийн гэдгийг бас харагдаж шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө бүх хүнийг л хайрлаатай, бүх хүнд л өгөөтэй тий бүх хүнийг л одоо эрх чөлөөтэй болго энэ бүтсэнд бүгдээр ингэ тааруулах хэсгүй гэсээр хагаад нөгөө бүтс арчил гэдэг бүтс дээр чинь исламын радикалууд нь ч ороод ирлээ те нийгмийн бүтц дээр нөгөө педофил юу гэдгийг ингээд нийгэмд байдаг гач юмнууд нь бас дагаад хөгжиж байгаа юмдыг бид нар айл болох нийгмийн аюултай байдалд оруулахгүй хяналтын хэмжээнд авах гэж л ингэж нийгэм тогтолцоогоо хөгжүүлдэг байтал тэрийг болгоныг ингээд нөгөө нийгмийн шахалтаар нь манипуляцаар нь явсараад ийм байдалд руу хүрч байгаа. Одоо жишээлбэл нөгөө нэг хэсэг чи явсан шүү дээ нөгөө ногоон тий ногоон үзэл ногоон бүх юмыг л хайрлна магшуул битий гэдэгэл энэ бүх юм чи хит догма тал руугаа явахаар бас юм эвдэрдэг гэдгийг хараал шүү дээ. Яг тэр шигээ адилхан яг манай дээр бас ингээд ярьж байгаа юм хүмүүсийг яаж айдсан дөрөвдөг нэхэр зэрэг ерөөсөө манай харьцлсан чөлөөтэй тийм биш гихтэй гэд ингээд бүх хүмүүс авах ёстой. Энэ бүх хүмүүсийн баялаг тий энэ газарт орох бол арт түмнийх тэр ингээд төрүүлээд авсан юм хийж байна. Одоо буулгаж авах ёстой. Эсвэл бид нар хурааж авах ёстой гэдэг ингээд шууд одоо хүн бүр сүулдэ хүний хувийн өмчрүүдээ бүр корпорацийн өмчрөө оруулах ийм эрхэмт яг буруу авсан байж болно. Тухайн үед бид нар 34-ийн авах ёстой байсан эрх зүйнүүд байсан чинь тэрийг мартуулаад ингэсэн байж болно. Гэхдээ тэрийг гаргал та. Тэр чинь шийдвэрлэгнүүд байгаа үстэй. Тэг чин зүгээр нэг одоо юу гэдэг цагаан билүү эсвэл элбэг доштой холбоод наагаад нэг хоёр хүн кармандаа хийчихээгүй байгаа шүү дээ. Чин Монгол улсыг
хуулийн итгэхэд болгон бүртгэлтэй. Улсын бүртгэл нь хэний мэдлэлтэй байгаа юм бэ? Оюун эрдэнэ өгөхгүйгээд нь улсын бүртгэл юм авч цогтойгоод байгаа юм уу? Хаалгуудаа хаач шкафа шатаацсан юм уу? Гэхдээ тэр чинь дүү цахим Монгол болсон гэж гайхуулаадсан гоо тэргээрээ үзүүлчих чийтэй. Тэнгүүд тэр ямар ч бид нар ч гэсэн юм бүртгүүлдэг штеп бүртгүүлэл ингээ явж байгаа бол за тэр офшорч бай гадаадын хөрөнгө оруулагчд бай за ийм 3 дахь итгэхэд байгаамаа гэх юм бол тэр 3 дахь итгэхийн тэр гадаад байгаа бүх бүртгэл үрдэл орж ирдэг байхгүй юу? Бүх бүр апостол юу гэдэг бүгдээр нь батлуулаад тэр тухайн улстай тэгжээ хүчин төгөл дээр болж ш Монгол улсын бүртгэл давхар хадгалагдаад тэгжээдэг зүйл чинь бүгдээр нь мэдчихэж байгаа. За яг ингээ харт хүн болгон компани гэдэг юм эсвэл хүн болгон гадаад хөрөнгө оруулалтын корпорац үүсгээд ингээ явдаг байх. Тийм талаар ойлголт байхгүй ч болно. Тэрийгээ сайхан тайлбарлаад ингээд өгөөд ингээ явах гэхээр шал өөр юм болгоод хэрүүл болгоод ингээ хараад тэгээд бид над нийтийн усууд чинь зүгээр мунхаг л дийлнэ гэх юм бол би ч гэсэн мунхагаар үзээлтэй гэдэг л байдал руу оруулж байгаа байхгүй. Тэгтээ ганц би биш л дээ. Тэгээд ингээд ирэхээр энэ бол муу зүйл би мэд чинь хортой бидний харилцаанд хортой стресстэй тий. Гэхдээ нөгөө догматизм руу оруулах гайгүй юм бол би эний чи эсрэг ямар нэгэн байдлаар мухагаар ч хамаагүй зогсох шаардлага ингээд цаанаасаа ингээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нэгэд эднэрийн одоо юу гэдэг гүтгдэг манипуляцдаг юм зохиодог тэр ирэх эсвэл хөөх хүмүүсийг өөрийн бодлоо гэхээр нийлж үзэн хадуулж жигшилд оруулж агаад хамж агаад хайрцаглаад тэр чихэр нь чирдэг тийм эрхийг эдлүүлэхгүй л гэвэл за одоогоор ингээд юу гэдэг ингээд углуур гарны яриа тайлбарлаад хүн сонирхолгүй санаад уншигдагчгүй тийм нөхцөлд орцсон энэ нөхцөл талаас нь зөв тайлбарладаг хүмүүс нь цөөдөд байгаа бол юу гэдэг хүн алыг гэдэг гүйж яхад бид нар эхлээд хайр ирээ гэх юм бол нэг утгалаад явчих штеп. Тэгэхээр одоо хамгаалахын тулд ятгахтаа нэг юм үрдэс нэг би ч гэсэн алдсан шүү гэдэг нэг хутга бараа зогсчвал бас нэг төрч гэсэн пауз авна штеп. Бид нар яах гэж алдсах гэдэг үлээ гэж байгаа бас нэг ярилцаж эхлэх нөхцөл үүснэ дээ. Нэг тийм юу хэмд байгалийн инстинктээр л хамгаалтын реакцууд л гараад байгаа. Гэхдээ энэ бол зөв гэж би хэлээгүй. Зүйтэй нь юу гэхээр зэрэг хамгийн итгэж болох хамгийн баталгаатай найдвартай зүйл чинь уучлаарай. Уг нь манай засгийн газар тий одоо засгийн газар гэдэг нь бидний дарга биш. Бидний дундын хийж байгаа ингээ яаж байгаа бүхийг бүртгээд хийгээд ажлыг нэг хараад хянаад зөвгийн тавиад тэгээд тэрийг нь одоо менежментийг хийгээд явж ах тийм л бидний томилсон хүмүүс байхгүй юу? Одоо тууд юу гэдгийг. Тэрийг нь баахан нэг талын усыг тавьчвал бас ингээд тий асуудал хяналтгүй болчих واخ гэд бид нар найл болох одоо улс төрийн хүчнүүдийг тэнцвэртэй юм байдлаар өгөн сонгох гэж явдаг боловч нөгөө сонгуулийн ингэж манипуляцтай лойрдаг явсаа дандаа нэг тал нь ингээд хяналтгүй явдаг үнэлэхгүй яалдаг ингээд байнга ингэж явсан учраас энэ бүх зав юм чинь бий болчиход эний чинь засах чадахгүй засах ёстой гэж ойлгохгүй яваад байгаа байхгүй. Тэгээд ямар нэг юм болохоор арслан гарсан байсан ч гэсэн нөгөө нэг өөрсөнд нь давуу ирэх олгоод байгаа юу чинь ямар ч хүн ашиглая гэж бодно штэ. Тэгээд зарим нэг нь ашиглацдаг тий. Тэгээд муу сайн нэр зарим тэрнтэйгээ тэмцэлтэнгүүд айдар хоорондоо хагалдаг гэдэг. Тэгтэл арчлан намын гарч ирсэн үед бүтцэн үед реформын юмнууд нь ингээд засагдаад ч юм уу хөгжөж ч юм уу ингээд шийдэгдэж явдаг. Яг бүр төгс төгөлдрөөрөө бүгдээрээ биш л дээ. Би саяны ярьж ирсэн ийм зөрчлүүд гардаг. Тэгтээ шийдэгдээд эхнээс нь засаад эхнээс нь яагаад юм уу ингээд 4 жилийн хугацаанд бүгдээр ингээд төгс төгөлдрийн дээд хийж чадахгүй ч гэсэн байж болгох хүн яг амьдрч болох үүдгийн замуудын нээж өгдөг боломжуудын нээж өг сүлжээнүүд нь ажиллаж эхэлдэг хүмүүс нь тэрэнд нь өөр ашигт нь хүртэж эхэлдэг юмнууд нь хийгдэж явж лээсэн учраас л би арай л одоо дөвөл гэж яриад байгаа юм л та. Хоёлаа яриагаа Улаанбаатараас ярьж байна гэдэг нэвтрүүлгийн тухай ярьж эхэлсэн юм чи энэ тухай яриад дуусгачих гэж бодож байна. Энэ нэвтрүүлгийн 2 дахь дугаарт Санжаа Сүрэнгийн зориг агсныг одоо гэргий гэх юм уу те булган гэж хүн оролцсон. За энэ хүний яриаг та юу гэж дүгнэж нэгдүгээр 2 дугаарт их сони юм болсон. Яг тэр нэвтрүүлэг гассан өдрийн өглөө Монголын ардчсан холбооны дарга Халтмаагийн Батулга Санжаа Сүрэнгийн зориг агсны хөшөнд цэцэг өргөсөн. Гэхдээ ингэж ярьж байгаа одоо манай намын гишүүд, манай намын залуучууд за энэ элбэгдэрж Батул гэдэг хүмүүс за баяр цагт энэ хүмүүс ардчсан намаас гарахгүй бол саналаа өгөхгүй гэдэг байна гэж ярьсан. Та ардчсан намын гишүүн бол одоо удаагүй байгаа тийм. Тэгэхээр намын доторх уур амьсгалаа гишүүдийн бас хандлагыг харж байгаа. Үнэхээр энэ
Алтмаагийн Баттуулга гэж хүн нийлсэн шиг тийм уур амьсгал харагдаж байна уу? За сүүлчийнхаас нь эхэлж байгаа тий холбохын зөв холбохын тулд яг уусаа нууц биш шүү дээ. Оюун эрдэнэ Алтмаагийн Баттуулга за нэг киногоор ядаг улс төрийн одоо явуулдаг Хэро Баатар гэдэг энэ хүмүүсийн холбоос гурвал эзэж салахгүй нь ойлгомжтой. Бусд нь бол яг дагвар бүтээгдэхүүнүүд нь. Тэгэхээр энэ хүмүүсийн улс төр явж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн гол улс төрийн дэмжлэг гэдэг юм уу юу гэдгийг те одоо артал гэдэг юм. Тэр нь юу гэхээр зэрэг одоо гадны ил одоо те манайхны ярьдаг Оросын нөлөөлөл байгаа л байхгүй. Тэгж л үздэг угаасаа ч тэргэж тодорхойлдог. Ланцаа илэрхийлдэг Оросыг л таах хэвээр. Орос бидний одоо аврал те Оросд л өгөх хэвээр, Оросын хөндлөө өгөх хэвээр. Ер нь бараг л Оросын иршэлд орсон чи яад гэдэг юмыг ингэж явуулдаг ус учраас л хэднэр. За тэрийг түүх мүүхийн одоо ах нахын дүүсийн янз янз юмдэл хоёлж ярьдгаас биш. Тэгэхээр юу болж ийм ихэр зэрэг нөгөө одоо ингээд нөгөө дэлхийн сүүлийн үеийн байдал чинь бас нэлээд хэцүү болцсон тий. Орос өөрсдийнхөө арчсан тогтолцоогоор ингээд явж чадахгүй нөгөө дүр хэсгсэн ажил гэж байгаа боловч нэг хүний одоо хяналтын ажил явлаа штэ. Бүх баялаг, бүх хүмүүсийн одоо баячуудаа барьдаг, хаалдаг, тий, хураадаг, шийтгдэг, шоронд нь хийдэг тэр ганцхан шийдвэрийг Путин гэж хүн гаргадаг. Тэгэхээр тэр Путин гэдэг хүнийг ганцаар ингэ одоо хэмжээшгүй чадвартай гэж байлгахын тулд түүгээр нь амьдарч байгаа одоо тэр Москва Кремлийн элитүүд гэдэг бүлэг үүсэж байгаа шүү дээ. Тэдний зүйлээр явдаг нөгөө дагвар бүтээгдэхүүн гэдэг маань нөгөө ард түмнийхээ тархийг угааж Путинийг сохроор юу ч байсан шүтүүлдэг л тийм юм хийдэг энэ л арга явсан. Орос бол том улс, том гүрэн. Тэдний чадвартай мэдхтэй улсууд нь бол маш өндөр боловсрсан тийм бас бүгдээ тэд нар ч гэсэн бас хүчтэй. Тэгтээ тэдний ногчонд харж байгаа зүйлээр нийгмийнхэн бусад одоо интеллектуал гэдэг юм уу тийм чадвартай сэхэлэг усуудын дугаа болгодог, айлгадаг, байранд тавьдаг. Эсвэл хаяад дайжаад өөрийнхөө амьдралыг хөөж явдаг. Эсвэл за эхнийх нь ингээ алдсан учраас би хийж байгаа бүтээж байгаа баялгаа дээрэмдүүлээ те ер нь зөгцөө гэж хүлийн зөвшөөрүүлдэг. Ийм байдлаар бол ингээ яваад ирсэн түүхтэд энийг яах юм бол ухуурт. Сүүл юу болсон гэхээр нөгөө хүн чинь нөгөө гарч ирсэн яг тэр эрх мэдэл нь одоо юу гэдгийг хангалтгүй байж штэ. Тэг ямар ч байсан гэсэн ямар ч улсад нийтээрээ тэнийг байсан ч гэсэн тэр чинь нэг ухаантнууд нь ямиг хөдлөгдөж штэ. Тэр бол ингээд нэг жил дараалагдана, нэг сонгуулиар дараалагдана, 20 жил дараалагдана. Тэгээд ингээд тэр чинь зааталтай явж байгаа өмнөх зүйл үзэл санааны тэр нэрмэлц чинь тэгээд зогсоод болгохдохгүй. Дараагийн үеийн гарна, дараагийн томроол энэ уламдаа ингээд сайн одоо тархалт үүсэл. Тэгээд ирэхээр нэг ядчил хамгийн наад зах нь за үндсэн хуулийн дээр бид нар бүх насаараа ерхийлэгч хийдэг хүн тэг байж болохгүй. Энэ өмнө нь хоёр хуулиар сонгогдсон тий дараа нь өөрийнхөө гарын одоо юу гэдгийг куклээ тавьсан. Дахиад дараа нь дахиад хоёр сонгогдсон. Тэгээд дахиад хууль бусаар сонгогдоод одоо цаашаа уг сонголт өөрчлөлтөх ёсгүй байх байтал юу бол яах вэ тэр үн тэнцээрээс гараа иж болохгүй зү. Тэг ямар нэг юм хийн. Юу ийх вэ? Дайсан зөхөн. Дотроосоо баахан дайсан зөхөд хангалттай явчлаа, тоолчлаа 30 жил тэр чинь хилцэн гэж дайснаар тодруулаа, Горбачов дайснаар тодруулаа юу ийдгийг манайхан шиг тэр нэг ингээд ийх болцтой бүхний дайсан элбэгд орж ийх баяр гээд сүүлд нь хүн байхгүй болоод ирэхээр яах вэ? Хөрш рүүгээ Европ руу юу гэдгийг те ингээ өсрө бас нэг ингээд НАТО юу гэдгийг бид нар гадна талаас аимшигтай том дайсан тэг яах гээд эзлэх гээд бид нарыг алах гээд манай усыг дормжлоод бид ингээд чинь бид нар бол бурхнаас хамгаалагдсан тусдаа үндэстэн манайхан их орноо тэгэн цус эцсийн суульчийн тусал цус мус гэдэг нөгөө юм яриад нөгөө маас унтчихсэн хар маасаа босгохгүй. Тэгэхээр эрүүл ярьж байгаа усууд тэр маасын төлөө амжиргааны хараат бус байдлыг үүсгэх юмний тэмцээн явж исэн усуудаа үзэн ядуулаад тэднэр дуу чимээгүй болоод юм цаагон чалуулаад
тэ Украин рүүчтэй арай л Ходорковский ч одоо бүр болизаа гэдэг бүх юм өгөөд салцсан ч гэсэн нөгөө үзэл санааны тэр юм ирэмэлсэн зогсохгүй л ингээл яваад байгаас шууд гараад байлдаад ингэдэггүй махт. Навальныг одоо хэдэн жил энэ чинь өөрийн бүр дэмжигч маастай. Тэгээд ингээд улаан цан алж чадахгүй байсаргаас үлдээ бүр улаан цандаа гарлаа штэ бүр шорон байлгасараад тэг алах гэж цай өгч үзээд аврагдаад ирэнгүүт нь ингээд тэг ийм хүн явж байгаа тэрний нэг хэсэгт нь тэр нэг тоглолтод нь гэдэг юм уу да. Тэр чинь буцаад нөгөө нэг блокер хаваач эхэлж байгаа байхгүй ягаад гэвэл тэр чинь ганцхан улс ганцаараа өвчтэй байгаа тэр бусад одоо тэр чинь Европ чинь ганцхан улс биш тийм блокер байгаа учраас хүчтэй харагдахгүй байгаа ч тэр блокийг буцааж гаргахын тулд юу хамаагүй солиот юм хийж байгаа байхгүй. Хаа хамаагүй Молдов руу ороод Финляндыг занал хийлээл дараачих нь Казахстан руу дайрна гээл те дотоодынхын юмд нь оролцоод Азербайджаныг ингэж бид нар бүгдийг харж л байгаа. Тэгэд ингээд юм үздэг хардаг ойлгодог улсууд нь чи барайр дэгдэж байна. Хамгийн гол нь Украиныг тэр хамгаалаад байгаатай биш. Украин Монгол хоёрын статус яг адилхан. Украиныг ингэж чадж байгаа юм чинь нэг бидний одоо амгалан тайван аюулгүй одоо халташгүй дархан статус маань юу ямар ч баталгаагүй болчлоо. Одоо яах вэ? Хамгаалтын одоо энэ юу гэдгийг балансыг хаанаас олох вэ? Хинтээ яах вэ гэдэг юм л ярьж байгаа байхгүй. Тэгээ энэ асуудал ингээд яриад ирэхээр за Орос ч гэсэн өмнө нь ч гэсэн ингээд одоо манай дотоод хэрэгт оролцдог байсан, хямдаг байсан. За эхлээд бол эзлий барья гэж бодоогүй байсан баг. Нөгөө Сибирийн тойргийн өнгө хаваатай хэдэн улсуудын анхаарал байж байгаад гинт манайх нэг жоохон том төсөл оюутлах энэ тэргээд анхаарал тэрхийг пиарцсан тий тэр анхны нөгөө хэм бэлээ Боб ингээд гарахтаа бүр дэлхийг нь одоо номер том гал агаар дээр үзүүлэл тэр чинь яг маркетинг тэр чинь хөрөнгө оруулалт татахын тулд өөрхөн бүтээгдэхүүнийг ингээд домогжуулах чи угаасаа л ямар ч маркетинг байдаг зүйл тэгэхээр тэрэн дээрээс ингээд анхаарал за эдгээр чинь бүр бид наргүй баг ингэчлээ юу гэсэн үг вэ манай хяналтанд манай колони ингээд үзэлтэй их гүрнүүд чинь тийм үзэлтэй байгаа шүү дээ бидний нөлөөний бүс дураараа орж ирлээ гэдэг байдлаа шууд орж ирэл энэ батлах гэж нэг малч гаргаж ирэл энэ хамаагийн божигнуулаад нөгөө нэг анхаарахгүй хайцсан байсан үед нь бид нэг хөөхөн бас босоод жижиг сажиг үйлдвэр байгуулад хоёрын аж ахуйнууд ягаад өөрсдөө ч гэсэн нэг орон сууц барьдаг болоо машин ундаг болцсон гэж жоох ингэж эхэлж исэн арчтыг мэдэрсэн ойлгоцсон юу гэдгийг одоо бүтнээр нь хөгжүүлж чадаагүйсэн ч гэсэн ингэ орж исэн энэ үеиг бол тэгэл ерөөд 6 оноос бүр ээл цагаан нуухгүй байрч орж ингэдэг л боллоо тэгэл тийм төмөр замч барьж болохгүй зөвшөөрлөө те төмөр зам барих юм бол нарийнаар барьж болохгүй яг манай стандартаар танд дэлхийн хаанд бид наргүйгээр экспорт транзит тээвэр мэвэр хийгээ явчих юм бол яах юм үгэнд орохгүй болчих юм байна эрчим хүчний юм хийлэхгүй юун консорциум юу тээд тавмаа ягаад тэр Францаас мөнгө авах гээд байгаа тэгвэл бид нар танаа манай юм ингээ авч байгаа угаасаа цаашаа ингээ болчихно одоохондоо хүрэхгүй байх. Тэгээ бид нар танад тоогоо экспортлж байгаа үстэй гэл те. Тэгсэн мөртлөө дэлхийд байхгүй үнээр тоог авчлаа гэдэг ингээл байж л байдаг. За ингээд нэгт хөрхийн нөгөө муулаад байгаа бол дачин тамсаг гэд муулаад байгаа боловч нөгөө файлигач Петровицын захирлын өнгөрөлөгч нэг хэсэг амьдралынхаа нэг хэсэг зориуллаа шүү дээ. Нефт боловсруулна, нефт нэрнэ гэд ямар Петро ямар нэлээд дачин билүү. За энэ Жинко гэдэг хүн гарснаас хойш ерөөсөө бүтэн дайрсаар байгаа Петровисыг бараг булааж авах гэсээр байгаа тэр хүний тэр төслийг яаж унаагаар зогсоож яаж даарч алга болгож үгүй хийв. Зэрсэл Монголтой л холбоотой хөгжих тулгуур юм ингээл явангууд чинь. За тэгэл одоо усан захиргаа одоо нөгөө нэг манайхны хэрэлдэт байгаа чи юу лээ хэдэн жил ч ингэж хэрэлдэж байна тэ. Эгийн гол муулзаа тэр хаа байсан эгийн голын усал тэр байгаль нурыг ширгийх гэдэг байгаа юм бол тэнгүүтлэг баахан байгаль хамгаалагч нар гарч ирэл ерөөсөө тэ тэрэнд нь орсомч явж байгаа шиг ингээд тэг бүх юм ингээд манипуляц. За энэс хойш баг бид нар 10 жил ингээд ерөөсөө юу ч хийж болдгоо. 10 жил ерөөсөө нийгэм дандаа бутардаг, хаагардаг, бие бинийг үзэн яддаг ийм ажиллагаанууд явагдаал 10 жил ерөөсөө эрүүл ухаан санаатай
юм ярьдаг юм одоо диалог юм ярианы хэлбэр байхгүй. Ерөөсөө юм ярих юм бол хар яр болол тэгэл чи тэр би юм хужаа гаханахоо гэл 10 жилийн хугацаанд хүний амьдралд бүр хизээш болдгоо юмнууд те одоо юу гэдэг нөгөө өөртөө үндэсрэг үзэлдэг гэдэг бол нөгөө нацист баахан чинь олон талын уулын шөвгтэн ирэмдэг болгоно яа яаж үлээ илэрхий хөлийн баг хурал пэйж гарч ирэл илэрхий амар сайхан Ямбаатар энэ хажууд явж зураг авахулаад илэрхий ерхий сайтын ивэлтэй эсвэл одоо Жанког ботолгын шууд хяналтанд гэдэг юм уу баг манайхан нөгөө харуугаар тиживэр гэдэг байдлаар ингээ явдаг. Энэ бүх юм чинь та нар ингээ санаа тавил Украин чиг гэж ихэлсэн шүү дээ. Нацистуудаа давраагаал, нацистуудаа дээвэргээл тэ тэнд ингээл үйл явдал болгоулаад яах гэж. Тэгээд дараа нь хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар нацистууд иргэнгийн иргэдийн хооронд мөргөлдөөн болохоор иргэний хамгаалах гэж байна, өмчөө хамгаалах гэж байна. Эсвэл та нарт бид нар л их тайван авчирж өгнө гэж орж ирэх төвсрийг бэлдээд байна. Гэхдээ муу ч гэсэн бид нар завлан юу гэдэг нөгөө бор гэртээ хаан гэдэг шиг гэртээ өөртөө хоорондоо хэрүүлээ хий л та. Гэтэ бидний хэрүүл чи дайсан би дайсан гэж хэрүүл байгаагүй шүү дээ. Наа чин зөвөө тэрийг хийх буруу, тэргээр хийх зөвөө, тэрийг тэнд хийхгүй гэдэг юу ч ид ямар ч гэсэн нэг юм бид нар хамт амьдрах гэж байгаа учраас тэр юм яаж хийх вэ гэдэг л хэрүүл байснаас ш. Одооных шиг юм байгаагүй байхгүй. Тэрийг зайлуулъя, тэрийг алъя, тэрийг авсарж байгаа цаазлмаар байна гэдээ бүр ингээд гаж домтой нийгэм болоод байгаа. Нөгөө homo erectus гэдэг ийм сэтгцийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гарч байгаа шүү дээ. Нөгөө кодлуудаж гаргаж байгаа хүн тэрийг хийх гээд яг тийм одоо бүр хамгийн энгийн үгээр ярихад тэ сайн зээж авда зодбис зодуулаад юу гэдгэлээ сайн хүн болох гэж зодсон. Муу хүн болсон сайн зодуугаас болсон байна гэдэг дүгнэлтэнд ирж байгаа юм шиг яг тэгэх гээд байгаа байхгүй бид нар хатуугаар хэрэгтэй цаазалдаг болох ёстой гэдэг цаазаар яах юм өмнө цааз байсан шүү дээ. Коммунизмын үед бүгд ингэ л буудаа цаазлаад явсан шүү дээ. Тэг бүгдээ сайн хүн болсон юм гин тэр гардггүй байсан юм аимшигтай хамгийн амар харгас зүйл чинь тэр үед л болдог байсан биз дээ. Бид нар хамгийн энгийн хүүхд насаа ингэж бодоод үзэхэд зүгээр тоглож байгаа нэг хүртэл тийм биз дээ. Амтан алт хамладаг сэтгцийн үед ирүүл биш юм бэлтгэж кодлогдсон ярагчин homo erectus-ууд бэлтгэж ийсэн. Одоо бид нар хүн болох гэдэг энэ процесс айгүй хэцүү явагдана. Одооний энэ залуу одоо өсөж байгаа хүүхдүүд ойлгохгүй тийм биз дээ. Яг л тэд нар хүн гэдэг нэг төрцөн. Ийм солиодлогч ойлгохгүй. Гэтэл та нар тэ биш вэ, өөр вэ, ингэсэн байна. Барууны юмд автцсан байна. Америк дандаа эрхчлөө либерал ярьж байгаа Америкийн муу тагнуулчаад жинхэнэ монгол хүн бол зовдгийн. Зовлон бол бидний бахархал. Тэ эх оронч өнөд чи ядуу байхыг хэлтий гэдэг шиг юм ингээд байн ингээд байгаа байхгүй. Одоо тэгээ ерөөсөл лавцар цаазлмаар байна. Одоо тэгээд бидний яриагаар бол оюун урд ингээд элбэг зорж бол алууч юмаа гэж үтгэж жагаад тэгээ авцраад тэгээд нөгөө хүн цаасламаар байна гэдэг хүмүүсийн хүсэл зоригоор бүгдөө гудамжинд ааш алах юм байна л да. Энийг бол эдгээр аягүй шударга зөв нөгөө элбэг зорж өгөхөд систем сайхан цэвэрлэгдээд авилахгүй болж байгаа зүйл гэж ойлгох гадах шиг байна. Тэр нь хүмүүст одоо кодлогдоолохоор нэр юм замбрааг болцсон учраас нэг хатуухан цэвэрлүүлчүүл гэдэг юм буугаад байгаа болохоос ш дараа нь энэ хатуу чинь над дээр ирнэ. Эхлээд элбэг зорж байсан бол дараа юу ч хамаагүй. Эхлээд хин нэгний өмчийг хурааж исэн бол дараа нь миний тэ хонь мал гэр орон чиглэлсэн шүү дээ. Тэгэд ийм л юм явж байгаа байхгүй. Тэгэд түрүүний Улаанбаатараас ярьж ин дээр ингээд яхад тэрийгээ тэд нар албан ёсоор илэрхийлж байгаа байхгүй. Зүгээр албан ёсоор гаргаж байгаа зүйл нь болгон яриуллаа. Тэ Алтмаагийн Баттулга бол яг Арчлан намын лидер шүү. Алтмаагийн Баттулга л Арчлан намд бэж ялна. За тэд нар байх юм бол өстой үгүй шүү. Үндсэндээ бол Орос бол Алтмаагийн Баттулгыг хүлээн зөвшөөрж байгаа бус нь хамаагүй. Та нар юу юм би улаас өөр юм амил те эн чин том гүрэн шүү дээ 70 мянган хүндийн алж чадсан юм чин нүдэр баг те өгөнд нь орохгүй бол яаж чаддаг шүү дээ гэдэг юм ал хэлсэн ойлгомжтой. Тэрний нэгдүгээр ангид нь оюун эрдэнэ бас л тэрийгэ хэлсэн те бид нар ингээд арчлыг амрагч хамгаалах хэрэгтэй. Тийм учраас бид нар арчлан намтай ингээд те амжилттай яваасаа хамтарсан эвслийн засгийн газар байгуулах тийм санаатай байгаа дэмжиж ажиллана. Өөрөөр хэлбэл Жинхэнэ битээр засаг барьнаа. Тэнд ардын намж гарахгүй, арч намж гарахгүй. Орсууд энийг бидэнд те добро өгсөө. Өөрөө байх юм бол Орос ах нар ирнэ, зодноо, алнаа. Асуудал юу ийм байгаа шүү гэдгийг л хэлж байгаа.
Тийм учраас шууд яс ингэхээр 34% яг нөгөө тоглолтоор Путиний тоглолтоор явж байгаа байхгүй юу? Хин оюун эрдэнэ санааг хийх юм бэ? Путин тэгж л авсан биз дээ. Шууд очиод Люкасийн хэдэн хувийг аавна, эсвэл булааж аавна. Шууд очиод Газпромыг булааж аавна. Шууд очиод юу гэдгийг эхлээд яг дэд бүтцүүд юмыг булааж авч ирсэн. Жинхэнэ тэрийг ярьдаг байсан. Улсыг удирдгийгүүл төмөр зам нав, банкын нав, дэд бүтцийн нав юу яг тэргүүрээ. Тэгэл манад яхав дээр нөгөө юм байхгүй болохоор зэрэг тий. Шууд л ерөөсө хамгийн амжилттай явж байгаа юм шууд зарлаад энэний араас ерөөсө эх оронч компаниуд ажиллуулна. Та нар жоох их оронч дандаа ашиг хөөнө гэж юм бол байхгүй. Компани гэдэг чинь өөрөө яв үлээ. Хэсэг бүлэг хүмүүс хамтарч ашиг гаргаад тэр ашигынхаа үр шимээр амьдарч байгаа усуудыг хэлж байгаа шүү дээ. Тэгээд тэргүүрээ цалин дэвтэр одоо улсдад татвар хамтдан орших зүйлүүд компани засаглаж байгаа одоо тэр удирдлага нь болохоор тэр бүх эрсдлийг авч явж байгаа учраас алдагдал орох юм бол тэр хүмүүсийн өмнө хариуцлага хүлээн шорондоор нь юу гэдгийг те амжилтанд хүрэх юм бол тэр амжилтынхаа бас хамгийн их гаргасан хувь нэмрийг өөртөө одоо өмчлөн юу гэдгийг захиран зарцуулна дийлхийн энэ тэндээс хөрөнгө татны хэмэл ирэх мэтэлтэй тийм их зүйл байгаа. Тэгтэл шууд яриад за одоо тэрнээс 34-ийг булааж авахар боллоо. Тэрэнд нь одоо элбэг төрч хамаатай юм байна. Гэхдээ элбэг төрч хамаатай хамаагүй боо хэрүүл болгож байгаа. Бүртгэл нин байна. Энд нь яг элбэг төрч байгаа гэж үзүүлч хэлтэй. Эргүү тэнийг биш бол юу гэдэг элбэг төрч яг тухайн үедээ бүр ингээ муугаар бодъё. Цагаан нэг дарамтлал эмээ аваад тэнд нь ингээд дэдэ хувь шүү гэдэг явж ирсэн юм байж. Элбэг төрч ингээд их мэдлээс гараад улс төрөөс холдоод Монгол осч явцсан тий ингэсэн байж хаад хэн тэгээл одоо элбэг төрж зовж авсан мөнгө өгье гэж бодоод байх юм бэ. Тэрөө тэр нэр нь байхгүйгээр байгаа юм бол элбэг төрж шууд хууль ёсоор өөрийнхөө ногдол ашиг авах хэрэгтэй, үйл ажиллагааг хянах хэрэгтэй, шаардах юу гэдэг ингэ эрхтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр элбэг төрж байгаа гэж оюун эрдэнэ өөрөө хэлж байгаа юм бол тэрийг элбэг төрж чинь энэ дэр ингэж бүртгэлтэй юм байна. Энэ дэр Монгол дээр ингэж бүртгэж байгаа чинь энийг хөгөөд явахаар энд байна. Офшорчлал хаанаас гараад ирдэг зүйл ч тэр схем байхгүй. Бүртгэлгүй айлын газар бүртгүүлгүй л бол тэр хүчин төгөлдөр бос. Энийг мэдхийн дээр мэдсэрэж ярьж байгаа зүйл нэхэр зэрэг би одоо гарч ирээд яг Путиний замаар Монголд байж байгаа бие даасан бүх компаниудыг авнаа. Тэ та нар над эсвэл биелгэл эсвэл би болоож ав гэдгийг зарлаад байгаа байхгүй. Путиний аргаар явж гин араас нь хин гэлээ. Одоо энэний араас цагаан сувраг MCS юу зарлцсан шүү дээ. Монгол төрөөсөө бие даасан өөрийн том хөрөнгө оруулагч байж болохгүй. Том хөрөнгө оруулагч оюун эрдэнэтэй юм уу? Засгийн газарт ярихгүй гаднаас том хөрөнгө оруулалтын хамтрагч олж ирж болохгүй. Тийм л байдалтай. Мөнгө төгрөг олоод ингээд яах юм бол тэнцэнээсэн шууд булааж авъя 34%-ийн. Тэгсэн мөртлөө засгийн газар 34% хувьдаа ямар ч хөрөнгө оруулалт юм уу эрсдэл даах юм хийхгүй. Энэ бол цэвэрлэл дээр юм. Эхнийх нь томуудыг оролдож байна. За одоо бүр жижигээр нэгэд ярих юм бол аль 12 сарын 6-наас эхлээд бид нэр өөрийнхөө гэр орон өмч хөрөнгө одоо хувийн өмчийн баталгаатай аюулгүй халдшгүй дарах юм байгаа шүү дээ. Өөрөө захиран зарцуулах хэрэгтэй байхгүй болцсон шүү дээ. Төрийн тогтоож өгсөн тарифаар л зарна. Тэрнээс доош шүүмээр зарахыг бол хүлэн зөвшөөрөхгүй, хийхдэггүй. Уг нь хувийн би 1 төгрөгөөр зарна уу, 100 төгрөгөөр зарна уу, 1 сая доллараар зарна гэж миний асуудал байхгүй. Тэрнтэй холбоотой гүйлгэний хураамж татвараа төлөх ёстой. Чи тэрийн хооронд тэгж байгаа өмчийн харилцааны асуудал хинж орж ирэх юм байхгүй шүү дээ. Яг спекуляцийг хамгаалдаг өөр аргууд байдгаас биш шууд хүний хувийн өмчийн захиран зарцуулах, өмчлөх эрхэнд халддаг зүйл байхгүй. Яг мэдэр зах зээлийг бол юу гэдгийг одоо тоглодог юм хуцааны эсвэл хөрөнд үл хөдлөхийн ч гэдэг юм уу энэ дээр л хамгаалт гэдэг юм уу юм тэр хар аргаар тоглодог юм зогсоох юмуд байдаг. Тэр механизмд нь бэлэн байгаа. Өөр улсууд ганцхан манай Монголд л тийм байгаа. Тийм бидний хэдэн байшин сав зарж өөр хоорондоо өвлцөж авалцдаг ус биш. Тийм цаг секунд тутам энэ транзакшн гэдэг юм чи бүхмаар явж байгаа. Тэгтэл ерөөсөө л ийм зүйлд хийж байгаа. Одоо нөгөө Улаанбаатараас ярьж ийн гэдэг маань одоо 3 дугаар ангиуд удахгүй цацгаж байгаа юм бэлээ. Тэгэхээр энийг би хэлэхдээ бол энэ Улаанбаатараас яриад байгаа юм биш. Москва юу хэлж ийн гэдгийг л эднэр дамжуулж хэлж байгаа юм л хүмүүс. Дамжуулж байгаа мессеж дамжуулж байгаа. Яг л тийм л тоглолтоор явж байгаа. Тэ Улаанбаатараас ярьж ийн гэдгийг эдгээр ангид нь оюун эрдэнэ ямар ч баталгаагүй тэ одоо мэдээлээ
баримтгүй их сурвалжгүй зүйлээр амдаа орснороо хүнийг зүгээр аллагын том гинт хэрэгтэй холбогдуулаад хэлсэн тийм. Үндсэндээ бол элбүүд орж алдсан юм аа гэж гүтгээд зарлаад тэрийг бүх 15 телевизэд мөнгөний өгч бидний мөнгөөр цацаад хүмүүсийг тархийг угааж кодлуулад одоо ингээд элбүүдэд нэр артсан болов гэд эргэлзэжсэн чинь булган гаргаж ирээд тий. Тэг яг юу яриад байгаа тодорхойгүй юм ярихдаа ерөөсө тэгсэн юм аа ийм болсон юм а гэж булган ярихгүй мөртлөөс л ган бол муухай он баяр цогт муухай он тэр одоо муухай ган төмрийг бүр хүлээн зөвшөөрөхгүй одоо орсуудын хэлж байгаа зүйл бол ерөөсөө л энэ над намаа жинхэнэ батулгад өгөө гэдэг юм хэлээд дуусгасан. Дахиад Москвагаас ярьсан. Сүүлд дүгнэлтэн дээр ирээд яг юу гэж эсрэг дүгэнд орохгүй бол алан шүү гэдэг юм хэлэх гэж байгаа юм уу яах гэж бүүмэд. Гэхдээ энэ бол Москвагаас л ярьж байгаа өгч байгаа мессеж сануулга даалгавар юм уу занал хэлэл юм уу юу байх. Энэ дээр бид нэгтмэл үндэсний нэгдэл гэж энэ дээр байх хэрэгтэй байхгүй. Тэр шиг нам нэг дарга сонгохтой асуудал биш шүү дээ. Бид нэр өөрсдийнхөө бор гэртээ өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдвэрлэдэг байх уу? Одоо юу гэдэг ортой өрсөлдөөд амар том хөгжсөн улс болох гэж зэвсэг мэсэг үйлдвэрлэх гэдэг ингээ явж байгаа улс биш шүү дээ. Бид нар зүгээр л гэртээ өөрөө тогоон дээр галаа асаачдаг баймаар байна. Зөвшөөрөл авдаг баймааргүй байна. Тэ? Бид нар зүгээр ингээд өөр хөгтөд илүү амьдрал яахын тулд энэ замаа өөрөө хийчдэг баймаар байна. Тэ? Гадна дотны хүмүүс манад ирж байгаа зочин хамтарч ажиллах гэж байгаа бизнес хүн байв. Бид нар өөрсдөө очиод яриа шийдвэрлээд гэрээ ич чаддаг баймаар байна. Хажуутлынхаа айлын хаалгад огшор дандаа зөвшөөрөл авдаг баймааргүй. Гэтэл нөгөө хажуутлын айл нь яг энэ хажуутлын хаалганы айлыг өстө цусаар нь тэ будаад бүр хүүхдийн хүчнтэй эцэг ихтэй налаад хятад ингээд хахад бид нар чимээгүй байх ёстой гэд загнаа зодоод байгаа байхгүй юу? Ерөөсөл. Тэгээд тэднийг харахгүй өнгөрлөхөд бид нар руу ирэхгүй гэсэн тийм юу баг. Манай хажуутлын хөрчин галзуу гаж томтой хүн биш үү? Яаж өөртөө хамгаалах уу? Яаж зайгаа барих уу? Яаж эсвэл хамгаалтын бүс бий болох хэвтэй? Тэ? Хажуутлын айлыг алж хаад гүйж чи цагдаа дуудаагүй одоо бидний гай болж байна гэдгийг хаяагаад харах хэвтэй гэдгийг бид нэр одоо игнэгээр ярих тал зүйл болчихдог. Өсөөгөө бид нар ингээ 3 айл ингээ зэрэгцэн орчих штеп. Тэгэд энэ асуудал дээр чинь яах хэвтэй гэдэг юмыг ингээ ярахын тулд бид нар ядахтаа нэг те нэг өрөөгөө 4 дахь итгэхэд 3 дахь итгэхэд төрөөслөе гэдэг ч юм уу цагдаа дээр очиж болохын тулд тэр асуудлыг зөв шийдвэр хөндлөнгөөс хамгаалуулахын тулд те тэр төрөөсийнх нь үр ашиг нь манад ирнэ. А тэр хүмүүс тэр төрөөс одоо юу гэдэг төр хугацаагаар хуулийн дээр байдаг штеп халдшгүй орон байрны халдшгүй юунд орчиж байна. Яг тэрнтэй адилхан бид нар 3 дахь хөршийг татмаар байна. 3 дахь сонирхлыг авчирмаар байна. Тэ? Бид нар тэмчэнд очиод өөртөө гэрээ ихээр очиод хойноос ирээ зодоод байдаг те. Тэнд очиод нэг 8 ихээр үе таалгаагаад зам амын эвдлээд ингээд тоглоод байдаг. Тэгэхээр бид нар болиоцаа тэгвэл бүр те бид нар ч гэсэн хийгээд хэцүү байхгүй юу? Одоо ингээд жоохон эргэлдүүлэх гэж байгаа өвөл мөвлээ цалин нөгөө багш эмчнэрийн цалин өгч чадахгүйтэйгээ ингээд хэрэлдээ явж байгаа үед эдийн засгийн одоо ямар нэгэн багтаан чадвар сайжрахгүй бол бид нар өндөр цалинтай болж чадахгүй өөр өгөөж авч чадахгүй байгаад байгаа учраас тэгэхээр олж байгаа жоохон мөнгөө бүгдийг ганцхан өөр өгөөж өгвөл хэрвээ эрсдэлт орчвол яах вэ? Усаараа яаж амьдрах вэ? Мэдээж тэр алс ирээдүйдээ тавигдах зүйлүүд байгаа багсаагаар юмаа хийн явна те шууд бид нар өөртөө хөрөнгө оруулагч улс байж чадахгүй байгаа ийм нөхцөл бид нар хөрөнгө оруулагч улсын эрх ашиг өөртөн дээрээ татчихж өөрсдийн чадамжийг л сайжруулна шүү дээ. Тэгэл тэгэнгүүт нь за одоо ингээл наадвал чинь улсыг чинь эзэлчлээ газар шороогүй болчлоо одоо юу гэдэг ингээл манипуляцтай л эхэлдэг те. Энэ бол төрөөсийн гэрээ гэдэг юус ойлгодоггүй ч гэдэг юм. Эсвэл ингээ ухаад цаана хоос нөхөлдлээ гэдэг. Тэгээ бид нар чи одоо Эрдэнэт гэдэг ямиг осуудтай нийлж ухаад одоо тэгээд юучгүй хоосон бүгдээрээ дампуураад хордоод нөхөлдсөн зүйл байна уу? Эрдэнэт гэж бүхлөтэн том хот бүхлөтэн эдийн засгийн юм одоо үүсчээд байгаа шүү дээ. Тэг яг энэ шиг юм Эрдэнэт шиг юм өчнөө юмнууд бид нар хэрэгтэй байх нь тодорхой. Энэгээрээ бид нар одоо борлуулалтаа хийж чадамж олж авчиж байхгүй байгаа юм одоо бид нар хийх мөнгөтэй, үдгийн чадaltaй хүмүүстэй төлбөрийн чадвартай болно гэсэн үг байхгүй юу?
Тэгтэл бид нар яг одоохондоо яг тэр борлуулаад зараад дэлхийд мөнгө олчдаг юм маань ялч байхгүй л одоо байгалийн одоо баялагууд л болчиход байна шүү дээ тий. Тэгэхээр одоо яах юм бэ? Бид чи масс бүтээгдэхүүнийг юутай өрсөлдөх юм? Одоо байж байгаа зүйлээр бүгдийг нь ухаад юу ч хамаагүй ухаатай гэж хэлээгүй ч гэсэн энэ бол явцын дунд тийм. Тэгээ одоо энэ айлгаад байгаа зүйлийг зүгээр бас саяных шиг мэдээлүүдээ ийл болгочоо чи хизээч ухаж болохгүй газар нэг баажка одоо юу гэдгийг авилгал аваад ухаад байгадаг энэ юм чи хий өгöd байгаа гэхээр мэдээлэл нь уулзалттай л холбоотой байхгүй. Тэ? Тэгээ сүүлд нэг ноён уул муул гэдээ орилдоод явцдаг. Тэрэнд яг аль бүсэд ямар газар юу байсан ч гэсэн ухаж болохгүй гэдгээ сайхан ингээд кадастрыг гаргаж. За энэ хэсэгт нь бол ийм нүүдтэй үр ашигтай ийм байх магадaltaй учраас энэ бол лицензээр ч юм уу хайгуудаар ч юм зарж болно. Яг бидэнд мөнгө хэрэгтэй шүү дээ. Ингээд зарж болоод ашиглахтай ийм уул уурхайн экологийн хуулийг ханган дагна ийм чадвартай бийжэж орноо. Түүнээсээ зүгээр нэг өргөний машинд орж ирэхгүй шүү гэдэг юм ингээд ойлгомжтой болгочих хэрэгтэй. Тэгэх юм бол зүгээр байж ирсэл оюутлогоо биднийг идээд дуугаад дуусаад ингээд бодоо олж ин гэдэг ийм юмд автгачин байгсан шүү дээ. Оюутлогын юмыг ийл болгоод өчөөчтий. Юуг нь одоо муугаад хаагаад байгаа юм бэ? Тэдэн цаас тэгээ аваа явчлаа хамаарал яриад байдаг. Тэ? Тэд нар өөрсдөө мөнгөийг тэр хэдэн цаас аваа цаашаа аваа явах нь бидний асуудал юу юм уу? Манай мөнгө хаана байна? Манад яаж орж ирв? Юугаар орж ирв? Тэ? Нийтдээ энэ жил олборсон орлогын тийм зардал эдэв ингэсэн орж байгаа ногдол ашиг нь тэгээд тэрний 34% манайх юм бол тэрийг татвараар ингэж авсан ингэж авсан юу гэдгийг бичлэлтүүдээр нэгээд бид нар 34%-аар тэдээ ийм байдлаар авсан алдагталтай бол ингээд энэ жил ингэж алдсан. Тэгэд бүх газрууд бүх одоо юу гэдэг том ийм сангууд чинь мэдээллийг гаргаад тайлангаа тавиад хувьцаа эзэмшиж тэрийг уншаад ингээд ойлгодог үз тэр чинь хувьцаа эзэмшиж байгаа хүн настай ч хүн би ямар ч боловсрохүйч хүн би ямар ч зүйл индексээ хараад юмын тайлангаа уншаад ойлгоод үнэлгээнийхээ аюуг одоо алдахгүй байхыг ягаал авд ашиг авал явдаг шүү дээ. Тэгэл хувьцаан дээш тэр дуушаа болж байгаа үе би хувьцаагаа алдахад үндэгээ нь алдахад юунаас болоод алдагталтай болж байгаа тайлангууд нь ч гардаг. Тэгэхээр одоо энийг яг энэ шинээр зохиогдох гээгүү дэлхийд байж байгаа стандартыг хийчих гээд яагаад нуугаад юу нь болохгүй байх та. Тэр үнэхээр арт түмний өмч гэдэг өөртөө зарлалт гიშгэ тэгж бодоод байгаа юм бол тэгээ арт түмдээ тэр тайлангаа жил болгон ойлрол болгон ч гэдэг юм уу ойлгомжтойгоор гаргаад бүр нарийн тайлан баланс гаргадаг гэж хэлээгүй шүү дээ. Тэгээ энийг ингэж хийчих гэхээр шууд ус төржүүлээл эсвэл одоо гадаад дотоодын дайсан зохиогоол ерөөсөө л тэгэл 3 орны тэ хөрөнгө оруулалт ороод ирэх юм бол тэ одоо 3 дахь хөршийн харилцаа хөгжчих юм бол ингээл бид нар эзлэгдэх гээд ийн гэдэг юм аа ярьдаг юм чинь үндэслэхгүй болчих зогсчих байхгүй. Одоо ичнээс эхлүүлэл яг саяны шиг Улаанбаатараас ярьж ийн гэдэг тэр за ягаад амаараа ярьж байгаа юм бэ? Тэ? Одоо их сурвалжгүй мэдээлэл гаргах юм бол бид нар болохоор хариуцлага хүлээдэг шүү дээ. Тэгдэг үстэй та нар одоо хэл одоо медиагийн салбарын зүгээр санаанд орсон юм а бодож байгаад би надад тэг санагдаад нэгэ хэлчих юм бол хүн гүтгсэн юу ядгийг наад захын тэгээд зөрчлийн хууль мөлөр гэдээ явж өгдөг шүү дээ. Бид нар хүртэл зүгээр л сошиал дээр тэнд үзэл бодлоо илэрхийлж байгаа шүү дээ. Таалагдахгүй ч байсан би бол тэгж бодож байгаа тэр бодлоо л хэлж байгаа. Гэтэ ямар нэгэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслэр зохион байгуулалтын юм хийгээгүй байж тал зүгээр чи тэр түүний тухай тэгж муухай бодсон гэн хайрлсангүйгээл аваачаад тэ одоо юу гэдэг оюун эрднийг даах гэлээгээд аваачаал яллал торгоол явдаг. Жинкоб жонхуу хүлээгээл яллал яг хөө тэгэл үзэлцэж аралцал гэл ингэ явдаг. Энэ хугацаанд чи яг тэр ингээд бүр зэвсэг болгоод ерөөсөл хүн дугууруулал айлгадаг юм болчихж байгаа байхгүй. Оюун эрд нь болохоор юу дуртай санаанд орсон юмаа зүгээр чөлөөтэй яриад гүтгээд аллах хядлаг айхтар гэмт хэрэгтэй зүйлийг тийм хуумга хоосон чалчаад тэгээд тэрийг бүр жинхэнэ мэдээлэл хэрэгслээр зохион байгуулалтаар мөнгөний төлөөд бүх өргөн нэвтрүүлгүүдээр нэвтрүүлгийн телевизээр цацаад бүх орон даяар бүр одоо юу гэдгийг бүр улс төрийн тархи угаал явуулаад тэгээ бүх сошиал сэтгүүлчдэр нөгөө бидний яриад байдаг хяналт буюу те давтамжтай кодлогддог цацалтыг хийгээд тэгээ энийг нь бас арт түмэн тэнийг биш болох ингээд за болоочтой гэдэг юм зогсоож эхэлж штэ ингээд
Тэгтээ яг хуу энийг бүр улам ингээ хүчтэй ингээд эхнийхээ нь унжлаа гэж бодохынхоо оронд өшөө нөгөөдгөө цаашаа бүр юм ойлгодоггүй хүмүүс тавиач ингэж хүрэх гэдэг ярианаас амнаас амруу ингээд яваад л байг нь харамсалтай ингээд зогсчих болно шүү дээ. Тэ? Тэгэхээр эднэрт бол эсвэл тэр Орос морсуудын дарамтанд орсон байдаг юм. Эсвэл ингээд бүр эрх мэдэл нэг ороод үсчихээрээс юу ч хамаагүй тэ арт өмнө бутаргаа далаад дайм болгосон ч хамаагүй ингээд энэ дээр л байх хэрэгтэй гэд улаарчдаг юм уу? Гэмэрлэл юм явж байгаа харамсалтай байна. 8 жил за одоо ингээд хэдүүлээ яриад ингээд ярих юм бол нөгөө баатарлаг үлгэрүүдээс зөндөө юм байна тийм. Хөгжлийн банкны хэрэг хэн шийдэгдсэн? Яг хэн шийдэгдсэн бэ? За нүүрсний хэрэг. Офтекийн гэрээний хэрэг. Өшөө юу хэлээ нөгөө том юмнууд чинь. За бүр жижигрүүлээд ярих юм жидүү. Боловсролын сангийн зээл. Манай намын дарга ганц мөрөөлөд бүгдээрээ балбаад байсан. Манайхас ч ерөөсө тэр боловсролын сангийн зээлтэй тэтгэлэг биш үү? Зарлагцнаас хойш 9 хүн л авсан сая статистикээр гарч ирж байгаа. Өөрөөхтэйхээ 56. Тэр ганц мөрөл одоо боловсролын зээл аваад тэ муухай урагч хүү юм бол нөгөө 56 хүн ягаад дуурахгүй? Ягаад тусдаа хэрэгтэй хүмүүсийн хийм байгаа. Энэ задан шатар чи өөртөө гэр бүл өөр хүүхэд хамаатан садаг ба эхнэр мэхнэр өөрөө ч гэсэн өөртөө тэр хөвшөчл тэгэл аваад эхнэртэйгээ сураад ирсэн юм багч. Сурсан ч юм уу яасан ч тий. Эсвэл зүгээр тэр чинь зээл олгогддог тийм эрхтэй юм бол тэр хүмүүс нь төлжөөл гэдэг асуудлаа яар. Авчлаа гэдэг нь гэмт хэрэг юм уу? Түл яаш авцсан хүмүүсийн ялалт ганц бүрэг тэр болохгүй байсан хууль мөлөнд олоод давуу эрхэдлээд зээл авцсан байлээ гэдээ яллаа л та. Гэтэ ганц бүрэг ялахтай 56 хүнээс хамт чирж яваад яллаа шүү гэдэг асуудал тавиад шүү тийм ээ. Энийг бол зүгээр манипуляц үлгэр зохиогоол ингээл хүмүүсээ яаж муу харагдуулах вэ гэдэг өөр юмар ингээд сэвэлэдэг байх юм бол хүн юм бодож чадгаа байж шүү тийм ээ. Уг нь бол номороо чи ийм өчнөө олон жил өөртөө ирэх барьчаад боловсролын сангийн зээл зарлагдлаа. Эсвэл тэтгэлэгч гэдэг юм. Зарлагдахдаа ийм нөхцөлтэй боллоо, ийм сургууль тэнцэн байх юм бол тий эсвэл ийм мэрэгжлээр сурах гэж байгаа бол гэд жил болгон энийг боловсролын яам юу гэдгийг юу ч хийхгүйгээс дээрс боловсролын яам юу гэдэг баахан хүүхд гастагта дуулуулаад коммунизмын сандралтсан явуулаад энэ тэнд өсөрч хашгирч жагсаал хийлгэж алхуулж яагаал тайз мэдсэн дээр тий өвлийн хүүхдэд цав цагаан цамцтай гастагтай дарга нарыг хүлээж авч салют болоод өгвөл ийм л юмд бэлдээд байгаа болохоос биш. Инх амтлан сайд өнөөдрийг хүртэл боловсролын сангийн зээлийн талаарх ойлголтыг зөв ойлголтыг нийгэмд гаргасан ямар нэгэн акц ажиллагаа хийв. Ядахтаа нэг мэдгдэл хийв. Юун зориулагдсан яагаад энэ бусад хүмүүс ингэ давуу ирэхэд өгөөд байгаа юм шиг харагдаад байна. Үндэ ус төрөөс орсон хүмүүс авсан хүмүүс нь тэдэн хувьтай хамаагүй бас магадгүй шүү дээ. Зөв ингийн хүмүүс илүү авсан байж болно шүү дээ. Тэгтэл одоо юу гэдэг энэ жил дээр жишээл олгож байгаа зүйлтэй гэдэг харахад чинь энгийн хүмүүс олддгүй боловсролын зээл ингээд авъяагаад явж үзсэн энгийн хүмүүс барыг олдохгүй шүү дээ. Яг ховор нанд үнэхээр хөөцлөгөөтэй байж ээж үнэхээр одоо юу гэдэг эмч совлогчийн төрийн захиалгатай байж л олдно гэхээс биш энгийн айлын нэг авьяастай хөхт ямар том сургууль одоо тэнцлээ данж санхүүгийн асуудал тулглаа гэж яваад авчдаг тийм амархан зүйл бол биш. Би нэг бол айгуу сайн мэднэ. Натхан баяр сайд байхад миний охин одоо дэлхийн топ 4-т ордог сургууль шүү. Тэнцээ тэ чиний юм болоод ингээд одоо дэлхийн хамгийн томчууд төгссөн энэ одоо нэрийг хэлээч. Тэгээ ингэчлээ ингээд тэ одоо анх ингээд зарлж исэн бид нар дөнгөж өнгөтэй болж эхлэе. Одоо элдвүүд орж ерхэлж зарлж илүү тэ биш тийм аха. Тэгээд дөнгөт анхны гэрээгээ байгууллаа отын хөдөл бид нар мөнгөтэй болж эхлэв. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө хүүхдүүдийг өөрсдөө дэлхийн том шилдэг сургуульд сурдаг, шилдэг эдийн засаг, шилдэг банкны одоо банкир, шилдэг одоо уулуурхаан тэр менежер, шилдэг юу гэдэг ийм хүмүүсээ бид нар өөрсдөө бэлдэж явъя. Тийм учраас олсон мөнгнөөсөө тэтгэлэг зээл одоо тэтгэлэг бишээ. Тэтгэлэг өгч чадахгүй байлаа гэхэд бид нар зээлээр сургая гэд ингэсэн юм уу тийм нөгөөдөл нь гарахаараа л өөрсдөндөө ингээ хамаад авчдаг заваа юмал хийдсэн. Тэгээ ингээ арчлаг муулаад бүх юм арчлаас болсон гэдэг байгаа мөртлөөсөө ингээ харал та. Өнөөдөр Монгол залуучууд ямар сайхан амбицтай болцсон бэ те. Зүгээр л нэг сургууль эсвэл бидний үед байдаг шиг хамгийн дээдэлтэй Ломоносовын сургууль гэдгээс цааш ойлголтгүй байсан бол боловсролын ойлголт ямар их өргөн болж хаана юугаа мэддэг болж сонголтоо хийдэг болж айгүй өндөр амбицтайгаар ерөөсөө ярьдаг юм Харвард те Стэнфорд Колумбийн сургууль тэр ингэж
Тэр эрмэлзэллээрээ тийшээ зүтгээд тэнцэж чаддаг болсон байна. Ордог болсон байна. Сураад дэлхийд өөрийгөө өмлөөд хөдөлмөрийн зах зээлд борлуулж чаддаг болсон байна. Энэ чинь хэний одоо нөгөө л муу хэлүүлээд байгаа элбүүд оржийн энэ арчлан намын чинь хэрэгжүүлсэн ажил бидтэй. Тэгтэл яг тэр арчлын үр ашиг нь хин үүрх одоо эдлээд байна гэхээр нөгөө арчлыг үзий хадуулах гад муулдаг улсууд нь тий өөртөө боловсролын зээл нь авчдаг. Өөртөө нөгөө Харвард Марвард хамаг юм төгсдөг. Тэгээ хурж ирээд арчлыг устгах гэж яриад хүний мөнгөийг хураана, хоршоол хийн, оюутлогыг зайлуулна гэдэг. Бөөнөрөө хоороо. Тэгээ өөртөө сурталчилж байгаа юм бид нар бол Харвардын алюмни гээ явцгааж нөгөө солонгоо, нөгөө оюун ертөнцийн өөрийгөө Харвардах гэлээс нөгөө Батны харамдал шүү юу байгаа юм. Тэд нар ч ордгүй яг зүүнний үзэлтэй байж болон тэр соцтек үзлээрээ яаж болдгоо юм уу? Ямар юм тархиндаа шахуулж ирэхээр ийм галзуу өвчтэй гаш тамтай юм шиг хүмүүс өрөөд ирдэг би юус ойлгохгүй. Тэгээ тэрийг Харвард төгссөн хүмүүс тийм болоод байгаа юм хөө. Харвард ороод төгссөн гайхуулж байгаа ардын намд орсон улсуудлыг тийг болоод байгааг бүрээс ойлгомжтой л байна. Өөр газар өөр Харвард төгсөвчсөн хүмүүс байгаа шүү дээ. Ажиллаж байгаа шүү дээ. Салбарынхаа шилдэг нь болоод зүг мэгээ явж байгаа шүү дээ. Тэгээ ардын намд орчхоор яг юу болоод идэг гэхээр ойлгомжтой. Яг ийм хэсэг хүмүүс дангаар захирах гэсэн ийм одоо юм юу хэмтэй синдром бүрийн чи өвчин болчихж байгаа эрх мэдлийн юм гаж дам. Хэрэг юугаар шамаагүй авах гэсэн юм л юм яваад тэгээ тэр дунд нь байж байгаа 3 сая гаруй Монгол хүмүүсийн за биднийг бүр хаяа тий одоо энэ ирээдүйн Жензи ч одоо баг эхнээсээ 30 хүрэх төхөөд эхэлж байна. Эдний хувь тайл ерөөсөө хамаагүй гэдгийг харуулчихлаа шүү дээ. Бид нар л байж байвал бид нар байж байгаа энэ тогтож байгаа тул тэр хиний муухай хүний ч юм уу муу улсын ч юм уу гар хул болсон хамаагүй л гэдэг юм ярьдаг болчиход байгаа байхгүй. Тэгээ энэ баланс дээр энэ зүйл дээр ялангуяа бид нар энэ геополитикийн том хоёр хөршийн дунд тавьчуулаад байж байгаа энэ нөхцөл байдлаа уг нь арчилт ээлтэй улсуудын анхаарлыг татаад тэдний ивэлийг гэдэг юм хамгаалтыг тусламжийг аваад ингэ яваад байх болцоотой байхгүй. Тэд нар одоо юу гэдэг Монгол дээрэл эзлэгээд авахгүй тодорхой. Эсвэл Монголыг одоо бүх том бизнес нь хийгээд сорыг гэдэг сонирхол байх уу. Бид нар сонирхол үүсгэх гэж гуйж явж байгаа болохоос тэдтэй ууг нь те. Яг уу тэдний сонирх зүйд бол энэ хоёр том улсын дунд нэг том арчлал байх хэрэгтэй гэдэг л юм л харагдаж байгаа байхгүй юу. Одоо энэ систем энэ блокууд чинь одоо нэг талдаа нэгдээд байвал аюултай шүү дээ тийм үстэй. Тэрнтэй адилхан одоо юу гэдэг энэ зүүннүүд Аз энэ бүх газар Сингапур гэдэг анхны арчлалыг ийм яг баян бүрдэх соёлын улсныхаа хувьд тэр одоо ойр орчмын те юу гэдгийг тэр бүс нутгийн эдийн засаг зах зээл дагаж хөгжөөд одоо далайн дээврийн бомбууд чинь дайнаасаа гараад өөр хэлбэрт ороод те тэгээд за бүгдөө ингээд жишээл Тайланд, Байланд, Вьетнам гэж коммунист хаант гэх янз янз явж байгаа боловч эдийн засгийн хэрэгчлүүлүүнийг тавьж өгөөд ингээд энэ зам руу чи яваад байгаа байхгүй. Тэр нэг хүн одоо тэрнээс хойш 70 оноос хойш али буудын өмчийн хураай гэдэг юм ганц зам байхгүй болсон. Тэгэхээр нийгмийн харилцааг энэгээр засдаг, ойлгуулдаг, харьцдаг гэдэг энэ өөр үндэстнээ үзэн яддаг тийм байхгүй болгож нийтээрээ дээшээс угаалж ин явж ямар болж байгааг бүгд харж байгаа шүү дээ. Яг л тийм тэгтэл Оросын дунд одоо ингээд Казахстан юу гэдгийг те Балтийн орнууд ингээд дунд ингээд явангууд чинь бүгд яг тийм нэг тийм зовж яхаараа ястай ядуугаараа баграхдаг зэрлэг ийм баалмод те ийм мас нэгэнтэ хөгжиж өгдөггүй ажилласан болгосны ад үздэг те тэгэхэд юу хөр зэрэг харгас хатуу хулгайн аргаар амьдардаг нэг хэсэг бүлэгтэй бусд нь бол тэнцвэртгдэг гэд ингээд явсаар гад ерөөсө Балтийн орнууд дээрээс дуусчихж байгаа байхгүй. Тэр дотор нэг дунд классик арчлалтай ус байхгүй байгаа шүү дээ. Тэнгүүд Балтийн орноос эхлээд Эстон тэр нөгөө Финлянд цаашаа ингээл яваад Латвиат гэд шал уруулаа авчихдээ. Ерөөсөө юм. Тэгэхэд Оросуудын юу Украиныг авчаад тэр Балтийн бусад Оросуудыг өөрсдөө адилхан юм бэлэр хавдар өвчнөд харах гэж л байгаа талбарт гэдэг юм уу тийм сэтгэлгээний зүйлээр блоклох гэж байгаа асуудал байна л да нөгөө талтай хүчтэй болох юм тулд тэр бид нар өөрсдөө ер нь хаана яаж байрч чинь гэдгийг аюул сайн харах хэрэгтэй. Монгол улсад арчлал ямар байдлаар яг хөгжснөөс хамаарч Оросын болон Хятадын задрал маш их явагдах энэ дээр л бид нар 3-40 хөршийн анхаарлыг
татах гэдэг бол болохоос бид нарыг тоохгүй шүү дээ. Бид нараар яах юм бэ? Далаа байхгүй ядж хаад хамгийн хүүтэн хамгийн хуурай уусны цасгүй юм ургаач нэмэргүй те. За нэг юм ухаад зааж чадвал жоохон засны ашигтай байна үгүйс биш. Бусдаар бол яг ингээд юу гэдгийг бидний бодоод байдаг шиг одоо манайх руу хараад шүлсэн гоожол өгөх гэл ингээд байж байгаа зүйл бол бас л биш л тий. Ганц гарч байгаа зүйл нэг федерал буюу ингээд бүгд тэр ингээд натгцсан одоо ятад тэгэхэд манай өр монголчууд манай яаж авчиж боож барьж юм те. Тэр нөгөө юу лээ. За тэгэл төвд мөвд нөгөө нэг саяны баахан исламууд чи өгдөг лээ те. Уйгуур Шинжаан за тэгэл цаашлаа жижиг яг зүгээр хүний нүдэнд өртөгддөг ч гэсэн дарлалтан байж байгаа. Маш олон үндэснээс бүрдсэн ийм федерал гэж зарлахгүй нэг хятад гэдэг бодлого ингээл явуулаад байгаа ус тэр нэг хятад бодлогын эсрэг зогсох хэмжээнд Монгол улсын арчлал тэгэхээр яг ийм арчлал нэрчлэлөнд аваад амсаад бидэртэй харьцаад ингэсэн улсууд чинь тэрийг өөрсдөх дээрээ за одоо яг биш энэ 100-аар биш байлаа гэхэд эн чинь цаашдаа лүүдгийн хүн төрөлхтний зөв систем рүү явна тий ядчил манай өөр Монголынхын арчилсан бие даасан статустай болчихвол тийм биз дээ бид ямар байх вэ? Ядаж л орсон гэдээ яхад Сибирийг тэр чигээр нь хятад ингээ зараад энэ бариад энэ гэж байгаа. Бид нарыг өхгүй, тавихгүй, тэ аврахгүй мөртлөөсөө хийлэхгүй бэжэж өөрсдийнхөө тувааг одоо юу гэдэг юм бураадыг ашиглаж чадахгүй хамгийн ядуу, хамгийн хаягдсан, хамгийн хүүтэн гэл явж байгаа газар нь штэ. Тэгэхээр тоохгүй байгаа юм биш зүгээр дуртайгаа нэрээд мөнгөө төлөөд цөлмөө дав гэдэг бодлоготой. Тэгс мөртлөөсөө урайдуудыг ингээд одоо Монгол Жонгол гэж бодоод эхэлвэ. Айтайхан байгаа л гэдэг тий. Нөгөөдөл ингээ угасараад өөртөө онигор нүттэй орсууд юм ингээ ойлгоцсон л явж идэг. Энэ талаасаа бидний зүгээс цэрийг одоо арчлалын үндэсүүл, эрчөлөөний үндэсүүл, санааны үндэсүүлүүд ингээ явах нь ханчин зөв алдар одоо явна штэ. Одоо эхнээс саяны дайнаас эхлүүлээд бурайд дөнгөс саяхнаас бид нар чинь бурайд биш, Орос биш бид монголчууд байсан юм биш гэж ойлгож эхэлж чинь тийм үү. Тус одоо бас нэг бурайд тусгаар Монгол бурайдчил хөдөлгөөнүүд эхэлж чинь хүмүүс нь идэгч чинь бид нар чинь хайрцдаг, чаддаг, болгодог зүйлийг хийх гээд явж л байгаа нэг асуудал байхгүй. Хэдийгээр яг бид нар өөрсдийнхөө нутагт дэвсгэртэй ингээд салан тусаарлуулад итгэж авах тухай яриаггүй байсан ч гэсэн хажуу хайрганд галзуу солиотой хүн байхгүй байх бас нэг юм хөшөөрөг юу гэдэг юм бас баймар шүү дээ. Бид нар эднэрээ л зөвхөн хавчуур буфер зон байхгүйгээр манай Монгол ахын дүүсүүд ядаж те улсын салцсан байсан ч гэсэн үсээ санаа салахгүй биднийг одоо юмд өртүүлдэггүй бас нэг тийм буфер хамгаалтын зон болоод бие тагаад хагас ч гэсэн арчлын системтэй ингэ болоод эхлэх юм бол манад бол хөгжил бол айгүй хурдан болчихж байгаа байхгүй юу.